Цаад нөгөө Гано. хөвчтэй яхаар ордгууг нь мартаж хөвчээ ичээд Юу яадах юм? Миний яриа цаанчаа цуураад сонсогдоод ах юм? яа гэж юм бол? Одоо зүгээр байна. Сая яг тэгсэн. 50 За сайн сайхан юу вэ? дээр чи хаагуур явж байгаа тэрөө? Би бизнес эхлүүлээ даа. Тэгээд өчигдөр зааланд цуг тоглолтоо хөөхтдээсээ юу яагаад борцог эрцэн хуурсны захиалга авсан байхгүй юу? Тэгээ өчигдөрдөө хийгээд өглөө надаас ирж аваад тэгээ байжсэн чинь манай нэг таньдаг ихч бас надаас 4 ил гурлаа игээд эрцэн гурлаа игээд тэгээд өнөөдөр нэгээс хичээлтээс ахгүй тэгээд за хичээлээс өмнөөс амжуулчихъя гэж бодож исэн чи яг талын хийж идэл яг хичээлдээ явах цаг болоод тэгээ за амжихгүй маань гэд хичээлээсээ тарж ирээ үлдсэн талын гэсээ тэгээ сая яг дээр нь хөргөж өчөөд ирлээ. Завгуул амьдрал завгуул байгаа мэт тий. Харин танаар сайн сайхан юм. Өнөөдөр ажилласан юм уу? Өнөөдөр нөгөө өглөө сургалтанд явчихал. Нэрээ сургалттай шүү дээ өнөөдөр. Тэгэл ирээл гэр орныхоо амиа хийчихэл, хоолндоо хийчихэл, унтаал. Өөрөө за яд ярих юм чинь гэж унтаад. Ирч хүчээ нөхөө өдөө. Тэггүй бол өдөр унтахгүй бол явахаа хэлж байна бас ёо. Гэтэ өдөр яг нэг тийм яг нойр хүрч явах үед нэг 10-20 минут унтсан байсан чи амар гоё амралт болчихсон шүү дээ. Харин яг ид нойр хүрч явах. Хоол мал эзний дараа л амар нойр хүрээд. Одоо нөгөө ноцоорох юм халуунд. Харин тийм ээ. Бидний халууныг яаж давна. Гэтэ тэгэл нэмэгдээ давцал идэв дөөгч. Уул нь яг одоо байгаа цагаагаар шиг байдаг болсон бол тий. Тийм. Хамгийн нэг муу дараа сар гараад бүр амар халан тий. 7 сар мард бол ёо. Нохоо гасалмаар гэдэг шил. Гасалтай штэ. Гаслан да. Тэгээ бороо орчил бүр заа. Харин та мэдээсэн юм уу? Хийсэн. Би ясэс. Гэтэ энэ нөгөө хоорондоо ярьж байхад нэг мэддэггүй юм шиг л шүү дээ. Тэгтээ мэдгүй гэхгүй. Гэтэ дараа сонсогдоход яг чангаар дан сонсогдоод одоо болохоор ингээ ярихаар зүгээр л сонсогдоо. Тийм л. За 7-ны сайн сайхан нэг юмрхүү юу? Би ч угаасаа яг л нэг хийдэг юмнууд тодорхойлох юм дөө. Тэгээд нэг сайн сайхан амьдрал нэг тийм гинтийн гоё сони юм болоог л байна гэж. Харин тийм ээ. Тэ. Чи тэгэл ажил гэр гэж явсаар л харах дөө. Харин тэгжэл одоо амьдралах юм уу нэг уйдахгүй. Харин угаасаа уйдах заван ч алга гэж. Уйдмаар л биш үгүй. Гэтэ уйдч мэдээд хийх юм болчоор юм ороод идэм ганцаараа. Тэрний орн завгүй ингээ явжсан хамаг дээрээ. Яг нэг хийх юм болчоор бүр янз юм бодогдоод идэх байхгүй. Одоо танай хичээл чинь дараа 7 хоногт амрах уу баг? Үгүй одоо 2 хоногийн дараа шалгалт эхлээл тэгээд шалгалтын 7 хоног тэгэл амранда. 6 сарын 15 гэхэд бол амарцал байх. Гоё яна. Тэгээд шууд ажилдаа орох юм уу? 100 ч яг ажиллаа ихээр гайгүй дээ. Яг өвлөл амир зөвхөтөнд өвлийн амралт жоохон тэмхэн байд шүү. За нэг тийм. 100 болохоор догтлоод идчихсэн юм уу? Догтлоод байгаа юмнаас гараад хийх юм байна. Тэг хотлоо догтлоо тийм нэг. Тийм. Тэгэл яг амралтын өдрөөрөө цалин гарan зугаал шаал бол амралтын өглөө өдрөө унцаар агаал таар. Харин яг нэг амар ярьж явахгүйгээр л яг л ингэ шууд явбал шийдээд үү? Тий. Явах ёо гэл. Тэр сая төрөчийн хийцгээд амарлаа. Гэхдээ өглөө 5 цаг тасал ууланд гарна гэл. Яруу өмнөх оройн. Тий. Өглөө 5 өнгөрөөс ирвэл цаас жоохон унтж байгаа гарах өглөө 10 цаг тасал ирж байгаа. Бүр үд төртөл унтаад. Тэгээд бас тусаасандаа уучаад цайгаа уучаад
12-ийн алдаад гарсан шүү дээ. Амар хүнтэй идэм билж дуулчихна. Тийм шүү дээ. Настай хүмүүс бас айгүй их байгаа. Бүр 80% настай. Харин Бид чинь нөгөө доогоороо ингэ битүү нөгөө шигдаа нөгөө хоолын газартай. Тинчэнэ уулнаас яг бууж ирсэн. Тэд нар чинь бол бидрийг бодвол бүр үүрээр гараа буугаад ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээс тэгээд нөгөө нэг уудаг дээрээ тавьсан. Ангийнхнаараа ангийн уулзалт муудалт гэсэн. Амар хүнстэй бидраас хөвчлөлтэй амьдэрдэг юм л. Ямар Хоёр айл уулзсан. Хоёрын тубан сан гарсан шүү дээ. Тэгэл ядаж 7-ны өдөр амрахтаа нэг удаа гарч ий гэж тэгэхгүй л арай л хөдөлгөөнгүй байна. Тэр шүү дээ. Хөдөлгөөнгүй. Худлаа нэг ядарснаа ингээд шалтгаан болгоод. Тасал хөдөлгөөн хийж жоохон ядаргаа гаргаж явахгүй л. Тэр шүү дээ. Ядаж байгальд нэг ойрхон байхаар гоё яагаад тэр сэтгэл санаа сэргээ. Тэгэл дугуйтай болсон дугуйгаа унаал яг хүртэл явчихсан бол яваасаа тубан сан суугаал. Зөөд. Гоё наа. Тубан сан гэд нэртэй яг үйдэг лөө. Тэгээ йогийнхан хаана идэв? Яваасаа буугаад зам унлан гарангууд яг чигээрөө яад юм л шүү. Ингээ уул руу алхдаг юм байшингууд дундуур явж байгаа. Бүү нилээн алхаж байгаа яг уулан гарч ирд юм бэл. Тэгж тубан сан руу гарч үзье. Битүүл хүн байд юм бэл. Доор битүү кофе шоп, хоолны газар. Өстө хөгжсөн газар гэлээ. Гэхдээ гоё тэр настай хүмүүс ч бүр гоё бүр ингээ бүлхэн болчтой юм шиг л шүү дээ. Ууланд гарч. Бүр яг нөө зориултын уулны хувцастайгаа ууланд алхахтаа нөгөө таяг маягтай юм бүр яг тийм багч юм бас илүү гоё харагдаж байгаа. Тийм. Яг жинхэнэ спорт тийм бэлтгэлийн хувцас өмсөл гарч байгаа юм шиг дүрдэн бэртүүд өмсөл. Зориултын гутлалтай. Дөг байгаа мó. Гоё юм л. Тэгээд зарим тийм хөшөөмсөг харах. Ганцаархнаа ингэ сууж юм бол ганцаараа алхаж байгаа хүмүүс харахаа өөрөөр бүрэн. Харин манай энэ гэрээ хажуудалт ч нөө уул гэдэг болохоор би тийшээ өглөө олон гардаг байхгүй. Тэгээд яг нэг хэсэгхэн газар нөгөө нэг тэгшхэн газар нь юу яцаа одоо нэг тасгалын төхөөрөмжүүд байдаг шүү дээ. Тэгээд тасгалын төхөөрөмжүүд тэндээ тэгээ спикертэй өвөө минь чинь. Өглөөдөө спикер дээр нөгөө нэг солонгос ардын дугаа тавьсан тэндээ бүжиглэн амар цоглог байж байдаг шүү дээ. Хөөрхөн. Тэгээ би хажуудалт нь очил дээс үсэрт. Өвөө минь дундаа ороосаах. Тэгээ юм асуугаа өвөө минь амар хэрэг туртай байдаг шүү дээ хөшөөмс. Харин би баг юм асуучгүй гэж бодоод идэв ядраад шиг. Тэг тэр нь жоохон зайдуухан шиг нэг дээс үсэрч байгаа л. Имэнэр ялангуяа амар хэрэг туртай байдаг шүү дээ. Харин тийм. Тэгээд хөшөөрөд тийм болтго юм болоо да. Тэг мэдгүй. Гэтэ энэ солонгос имэнэр бол ялтчихгүй амар хэрэг туртай юм аа. Ажил гарахаар. Дэндүү хувь юм асууна. Тийм. Чи яах гэж ирсэн гал. Тийм. Би яах гэж ирэх үү тэгэл амьдрах гэж л ирсэн шүү дээ. Аав ээж чи Монголд байдгүй юу хийдэг үү энэ төр гэл. Гэрээсээ хол хэцүү байна уу гэл тийм. Аль сургуулийн гэтэл яг ер нь бол нөгөө тэдний хувьд нэг Монгол нэг бууралсын нэг хүн ирсэн өөрсдийнх нь улсад ажиллаад ийн гэдэг бас нэг сонирхолтой санагддаг л та тэр хүний амьдрал нь. Өөрсдөө тэр нөгөө гадаад руу очиж амьдрахаараа бүр амар хэцүү байдаг гэдэг чинь. Ерөнхийдөө амар ихэнх нь Америк руу явд юм л шүү дээ. Яг л Америк руу бид нар шиг ингэж ажил хийж улсаа босгосон гэж ирээд идэв л. Бид нар ч гэсэн та нар манай улс хэцүү ах үед бид нар өөрсдөө гадаад руу явж тэнцээ ажил хийж Монголд ирж солонгос улсаа босгосон бизнес хийж яасан маасан нэлээд амар томроод идэв л. Танах ч гэсэн одоо 30-40 жилийн дараа манах шиг болно. Яг тэр мөр нэг гоё л та тэгж хэлж байгаа. Манахыг болох уу гэж байна. Болно уу? Одоо тийм тэгээд
Солонгосын одоогийн 60 жилийн өмнөхийг харахад яг одоогийн Монгол гэдэг тий. Чи бичлэгийг үзчихсэн үү бичлэгийг? Одоо дээр үеийн кино миног нь үзэхээр ер нь нэг тэгж л харагдаад. Яг бичлэгийг бичлэгийг Монгол харагдаж байгаа. аль тийм арайч бүр яг одоогийн Монгол улс шиг биш ч гэсэн нэг ерөнхийдөө төстэй тий. Ерөнхийдөө одоо тэр нэг гэр хор одоо манай улсын гэр хорооллын хэсэг мэсэг шиг тиймэрхүү гудам харагдаад байдаг шүү дээ. Тэгтэл бас гэр орол байсан гэсэн эднэртэн дотроо тэгэл 0 ариун тэр нөгөө нэг ус мус шугам мууган бүх юм холбоотой байсан гэж боддог бүр тэр үед. Тэгэхээр бас арай болоогүй ч биш. Гэтэ солонгосчууд бас амар хөдөлмөрч хүмүүс л дээ. Хүмүүр зүгээр сууж чаддаг хүмүүс шүү дээ, тий. Би чамаас юу асууя? За орой ярихтай асууя гэж бодож байгаад болчихв. Одоо бараг хамаагүй за подкастн дээр ирээ дөө гэдэг үлсэн шойлоо. Тийм тэрнээс гадна нөгөө сансан дээр шууд бичиж авч маа тэмдэглэхгүй бол мартдаг болоодох юм чи. Яа арай хүртэн бас яваад байна уу юу? Арай эрт нөгөө хөгшрөлтийн шинж тэмдэг илрээд байна уу юу? Би бүр одоо юм санангуутлаа шууд нөгөө нөөцөө гаргаж иж байгаа тэмдэглэнэсгүй бол нэг чатаар өөр руугаа явуулчихдаг штеп. Аха. Тэрүүн дээр шууд өөр руугаа бичиж фэйсбүүкээр явуулдаг штеп. Тэгэхгүй бол мартаж байгаа юм чи би шууд мартаж байгаа амар. Арай л мартах хоолойд энэ юуны орчны хуу. Ковид туссан юм уу? Туссан штеп. Ковидос болоод гэж байгаа юм шүү. Гүү яраа. Ковид ч юмс амар нөө мартамхай болгоод байсан гэдэг үстэй. Тэгтээ одоо ийм сүүлд одоо илэрх үү? Хаяасан 2-3 жилийн өмнөх юм чам. Одоо мэдгүй вирус нь таны биеэс гараг байгаа юм л гэхгүй. Миний биед намайг шимээд амьдраад иждэг тий. Вирус нь. За. Өдөр чи ойлоо одоо тэгээд ирэхтэй ч үдэ муу шүү дээ. Яна ч яах тий. Өнөөдөр бит хоёрын сэдв болохоор ер нь эсрэг кустнийхаа ямар үйлдэл ямар зам таалагддаг вэ? Таалагддгүй талаар ярихаар болсон. Тэ? Таалагддгийг нас ярих юм. Би таалагддгаа ерөөсө бодоогүй шүү дээ. Гэтэ яг зөндөл байгаа л та тий. Тийм байгаа л та. Таалагддгаа гоё. Би яг нөгөө бодоогүй. Гэтэ ер нь яриан дундастай гараад ирнэ дээ. Бодоогүй ч гэсэндээ зөв шууд яриагаараа. Тэгээд яг энэ сэдвийг ярихаас өмнө хойлоо ингэж хэлэхгүй бол бас болохгүй хаа ер нь. Угаасаа ер нь бол төгс хүн гэж байхгүй штэ. Тэгээд бит хоёр ч бас амар сул талууд гэхдээ эсрэг хүснийхээ хувьд ч гэсэн таалагддгүй зан чанар бас байж л байгаа. Тэгээ ер нь хүн болгоны хувьдаа ер нь эсрэг хүснээ за иймэрхүү юм таалагддаг гэж боддөө ш. Тэрийг л бит хоёр хоорондоо ярих байгаа болохоор бас зөөрөглөж аваарэ гэж. Тэ вэ? Өөрсдийнхөө хувийн талаас л гэж ярих чаа тий. Тийм зүгээр өөртөөхөө бодлыг санал бодлоо болцож байгаа. Бит хоёр ч бас хоорондоо өмнө ер нь бас яг тэгж ярьж байгааг ш тий. Өөртөндөө. Тийм баха. Нэг ярьж байгаа. X-Max-нуудыг л нэг ярьжсэн баха. Тийм тэрнээс яг нийцсэн авд үзэж ярьж байгааг тий. Тийм. Тийм болохоор бас өөртөөхөө бодлыг солилцъя. За чи ихлээрээ. Яна гэхгүй. Хоёул ихлээ шууд ингэж эхний ээлжинд зүгээр гаднах үзэмжээс нөгөөс хүн чинь төрүүлж хүнийг харахтаа уу гаднах үзэмжийн л төрүүлж хардаг тий. Тийм шүү дээ шууд харагдаж байгаа зүйл нь гаднах үзэмж юм чинь тий. Тэгээ өнгийг бол уус тийж чадахгүй шүү дээ. Тий. Хоёул ээлжлээ нэгээр хэлээ тэрэн дээрээ тайлбар яриа. Тэгээ. За тэгвэл надаас эхлэе. За шууд хамгийн харагдаж байгаа юм мэдээж өндөр. Би ер нь октод дундаж өндөртөө орж штэ. Тэгэхээр ямар ч тач надаас ер нь бол өндөр байх хэрэгтэй. Тэгээд ер нь одоо би нэг үсгээд готлон өмсгöd чадчихвал яг боломжийн. Тэгээд ер нь бол надаас өндөр байх хэрэгтэй. За наахан тэр нь жоохон хэцүү юм байна тий нэрээ. Тий. Яг би бүр амар өндөр болох шилтэй ер нь дундаж. Тэгтээ дундаа өндөр гэхгүй. Дунджийнхаа өндөр бай. Октод дундаа бол өндөртэй л орно шүү дээ тий. Ерөнхийдөө л октодын яг дундаж өндөр чинь 65 мол хэд шүү дээ. Тийм тэгэхээр миний ер нь бол 70 шүү дээ. Тий. 70 гэж үжид бүр 75 маа биш үү?
Биш арайч 75. Тэгвэл айгүй өндөр би чамайг айгүй 75 хэмжээлэх гэж бодсон шүү дээ. Гэтэ мэдгүй би бас өндрөө яг хэмжээ. Би өөрийгөө 70 л гэж бодож явдаг гэхгүй. Би ч одоо 65 шүү дээ. Тэгэхээр чи надаас нэлээд өндөр шүү дээ. Тэгвэл 75 ихтэй хариурахгүй хаа 72 23 байж магадгүй тий. Тийм. Тэр хацлах. Тийм л. За таних. Минийх бол хувцлалт хамгийн түрүүнд. За. Нөгөө нэг үнэтэй цайтай брэнд өмсөндөө биш зүгээр ингээд тохируулын хувцалтай хүмүүс хувцаа ингээд тохируулж өмсөөгөө хүмүүс айгу муу санагдаж. Ингээд хитрхи нэгт ингээд хитрхи тренд дагаж хувцалтай хүмүүс идэв шүү дээ. Аха. Одоо яг энэ жил юу модонд орж ийн яг тэрийг өмсөөл ингээд өнгөний зохицол могцол байхгүй ингээд мангар олон өнгө 90 мрам болцсон. Хүмүүс тэгээд их юм гоё л чимэглэл хэрэгэлсэн эрэгтэй хүмүүсээс жоохон онцгой харагддаг тий. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор хувцлал дундаасаа готл пүүзэн. Би өөр нөгөө пүүзэн аягүй дуртай болохоор халтар пүүзтэй явж байгаа хүмүүс харахаар ёо готл арччихгүй тэгээд пүүз арччихгүй гэж боддtiin. Итгэе ямар муухай. Ягаад ч юм тэрийг хараад миний бүр ингээд тэр хүний үнлэмж байхгүй болчихчих. Халтар тэгээд ингээ яаж иж мэжсэн готл байдаг шин ингээд. Артлын ялангуяа бүр пүүзний артлтай гიშгэж өмсөх. Хүмүүс хурдан өмсөхгүй тэрнээр ингээд гიშгэж өмсөө яваад идэв. Ялангуяа бүр амар хэдэг шин. Солонгосчууд бүр готлыг бүр амар муухай өмсдөг. Миний ер нь солонгос залуучуудыг бүддгүү нэг шалтгаан юм тэр баха. Хамгийн том шалтгаан баг тэр баха. Тэгэл амар муухай өмсдөг. Би гаднах юмнаас бол 3 юм л харддаг юм ээ. Тэр хувцсны тренд ингээд дагаж өмсөдөх. Тэгээ нэг нь юу гэлээ би гутал. Ахир нэг юм хэлээгүй би. Хэлээгүй. Нөгөө гоё чимэглэл. Гоё чимэглэл хэлсэн юм. Ийм 3 юмыг бол би хамгийн түрүүнд харддаг. Гоё чимэглэл ихийг зүүцэн байвал онцгой гэж юу? Яд цаардаг юм аа. Гоё чимэглэл нь юу одоо бугуувч цаг, гинж, эмэг бөгж бараг 10 өрөөндөө бөгж зүүцсэн хүмүүс эд шүү. Мэн митээсээ илүү ганган бүр амар ганган. Би эмийг бол юу ч тийм ганган байхгүй шүү дээ. Эмэг бол байнган зүүдэг тэгэл бараг болно шүү. Эртөө хүмүүс бүр ингээл миний ганган хүмүүс байдаг шүү нэг амар. Ялкны мод шиг л. Тэгээд хувцсан орчл бүр ингээ өнгө. Тэгээд тэр өөрийнх нь хувь хүнээс сонирхол байх л та. Зүгээр миний үүднээс л тийм юмд жоохон дургу. За миний болохоор дараагийнх нь шууд үнэр гэж орж ирж байна. Яг. Тий. Тэгээд одоо хүний хувийн өөрийн үнэр гэж бас байдаг штэ. Тим үнэр бол ингээд зүгээр тэгээд нөгөө нэг хитрхи ингээ хурц үнэртэй бас затцсан байхаар жоохон цгүй юм аа. Тэнгүүтээ хөлсний үнэр ч юм уу, амны өгөөнөр ч юм уу, ер нь тийм илүү өнөр жоохон хэцүү. Тэгээ санаанд орж ирж байна. Үнэр тийм яа. Таны дараа манай ажил дээр нэг солонгос ажил шийдэх байхгүй. Амар муухай үнэртэй. Энэ солонгос ажаашин нарын үнэр гэж нэг байна нэг тийм одоо сармис эзээр байгаа нэг тийм кимчи энтрийг хийддэг болоод идэх баг. Тийм одоо ингээ метронд энэ төр сунгуудл байх бүр синк гэж би бүр ингээ төвчж чаддгүй ш тажууд нь суухаас. Бид нар чинь нөгөө орой болгоо архиа ууж байгаа шүү дээ. Сүүж уугаал орой болгоо нөгөө альжаалаа тайлж ингээл пи уугаал. Тэр чинь нөгөө өдөр болгоо ингээ тавтаад байгаа болохоор ингээ биендээ шингээ нэвширчдэг юм шүү өнөр нь. Тийм шүү хамаа. Дээрээс нь дандаа нөгөө эсцэн тийм дарцсан бүтээгдэхүүнүүд идчихэж байгаа шүү дээ. Энд хачирнууд нь дандаа ингээ эсцэн тийм юмэр иддэг. Тэр ёстой мох үнрээ. Яг нэг тийм сонио нүрээд ихтэй нэг хүн бүр зин хийгээл явчихна. Яжаад хажууд л ингээл нөгөө нэг ажаа шинэрч амар өвшээж штий. Яа тэр үед нь бүр ингээд ёо гэлбэр. Хажууд зүгээр ирээ зогсоход шууд үнэрсэн. Гэтэ тэр манай ажлын тэр ахаас бүр арай л муухай бүр юм. Яг тэр үнэрнээр нь нэмээд
Хүсцээ юу. Ингээд тэмүүлээ хувцаа угаагүй юм шиг үнэмэрцдэг. Ингээ хувц Чигний үнэр юм уу? Мэдхгүй яг юуны үнэр юм мэдхгүй. Тэгээ ажил тэр зуны харааланд нөгөө цуг нэг машин цуугаа явахаар чинь ингээ битүү орчин орно. Ёо бүр толгоо өвдөө. Тэрнээс нь болоо миний толгой бүр байн өвддөг шүү дээ. Хамтрах ажил гараал. Одоо нөгөө нэг жишээ нь чат ч юм амьдардаг хүмүүсээ бол хувцс нь нэг сайн хатаж өгдөг шүү. Чиг тийм. Яг тийм хувцсны чигний үнэр бишээрээ. Хэрний үнэр. Нэг юм сонин бүр нэг балиар нэвширсэн үнэр. Яг хувцаа олон өдөр угаагүй өмссөн юм шиг үнэр. Бид зэрнээ нөгөө нэг хиншүү миншүү хуушуур энэ төр харьж байгаа бодлоо маргааш нь тэр хувцас өмсөө гарах нэг сонио өмсөд идэв шүү. Тийдгүү чи. Тэгдэж штэ. Яг тэр үнэрийг ингээд 7 өдөр ингээд шингээцэг. Бүр тайлбарлах мэдгүй. Би миний анх удаа л үнэрлж байгаа үнэр тэр бол. Яг тэр ахаас л үнэрчдэг. Анхны үнэр. Тэгээд хамтаа ажил гараад л хамт нэг машин суухгүй гэлчээ гэлээ. Тэгээд таны дараагийнх нь. Миний дараагийнх нь үнэр дундаас нөгөө нэг юу ш тас толгойн үнэр идэв ш. Толгойн үнэр ээ. Тослог ингээд үс тослогдоод муухай үнэр идэв ш. Уухны үнэр гэх юм уу? Ямар сенс үнэр яриад байгаа бэ? Чи тийм үнэр үнэрч байгаагүй юу? Үгүй надад бол төсөөлөгдөхгүй байна тийм үнэр. Тийм үү? Үнэрч байгаа болов гэхгүй. Усан дагаагүй тийм үнэр. Тэгсэр нэг асуухаар усанд орсон гэдэг. Тэнгүүл ингээ үнэр нь ингээ байгаад байдаг байхгүй. Тэр зэгтээ угаасаа тэгээд дотоо толгоогоо угааснаас л өөдөж байгаа үнэр л. Гэтэ хүмүүс ч угаасаа тэгээд л олигтой угаахгүй шүү дээ. Харин тийм байна. За миний дараах болохоор одоо нөгөө нэг энэ жоох инээдтэй нөгөө хумсаа ингээ нэг тийм жижигхэн талиатай хумс. Яг ингээ бэрцэн байдаг уу? Одоо тийм нэг тэрийгээ тэг бүр ингээ амар толгой авсан юм шиг. Эсвэл нөгөө нэг жижигхэн талиатай тэнгүүтээ өндгөн ингээ цаанаас нь харагдаад юу гэж тайлбарлах юм бэ? Нэг тийм тань төсөөлөгдөж байна уу? Төсөөлөгдөж байна. Тийм хумстай ахаар жоох. Сэнэвэд ба. Яг төсөөлөгдөж. Харин тий. Таны дараагийн хумсаа урдаас ингээ мэрээд идэг хүмүүс эд мэрсэн. Нөгөө нэг мандаргаар ингээ мэрчдэг тийм хүмүүс эд юм л шүү дээ. Тий. Тэр нь бас нэг зуршлалчтай юм шиг байна тий. Өөр чинь надаа юу л юм бэ? Бас л хувцснаас ярих юм бол хувцлал яг гаднах юм л орж ирээд байгаа юм. Уусаа хоёлын ихэндээ гаднах юмнууд юм л ярьч. Тэгэл цаашлан дөө. Тэгээ хүний царай зүсийг бол ярихгүй угаасаа тэрийг ямар хүн өөрөө сонгож төрж байгаа шүү дээ. Тийм штэ. Гэхдээ угаасаа одоо царай зүсэн дээр ярих юм бол одоо нэг надад одоо царайлаг харагдаж байгаа хүн гэж байж та одоо миний хувьд царайлаг гэдэг царай ч юм уу тий. Таны хувьд арай өөр байж бас болно ш. Надад царайлаг харагдаж байвал тань царай мат харагдчих юм. Тэгэхээр тэр ч юм бол нэг хов хүнээс өөртөөх нь л юу харах хэлбэр байхаа. Тэгэхээр нэг царай зүсэн дээр нэг яриад ах юм байхгүй. Манай Монгол ах нарын хувцлалт гэдэг чинь яг нэгэн жигд. Ер нь ханаас нь бариун өмдөн дээр ингээд яг юм бэлтгэлийн хослол өмссөн. Тэгснээ доогоор мангар том пүүз өмссөн. Тэгснээ нэрээр амар хипхоп малгай тавьсан. Яг нэг тийм ах нар байдаг шүү дээ. Эсвэл ингээд дээдлийн бэлтгэлийн цамцныхаа ингэрийн зугаад ивч бол дотор нь ингээд цагаан бодол эсвэл саарл бодолгүй иждэг. Яг тэр Монгол ах нарын тэр хувцлал надад яа энийг бүр ингээд муухаас яа бүгд нь ингээд нэг газараас аяж тараацсан юм шиг бүгд тийм стилтэй юм шиг нөө. Энд дэд Монгол эрэгтэй хүмүүс дийлэнх нь яг тгийж хувцалтай. Эсвэл бол яг джинс өмд, джинсийн яг гэснээр доогоор матинг өмд гутал мэтэлж яах шиг. Тийм хувцалт энэ төр юусэн таалагддаг юм аа. Тэрнээс гадна бас надад нөгөө тийм хувцал таалагддаг. Би тийм хувцалт гинэ. Нөгөө нэг богинохоо хомс идэв штэ.
Тэр ч одоо юуны өмс гэх юм бэ? Бажикны өмс гэх юм уу? Тийм ээ тийм. Төсөөлж байна уу та? Шагаанаас доогоор байдаг нэг өмс. Тийм ээ нэг юм санаа өглөө шиг. Ааха. Улам шиг юм уу? Тийм өмс үсцүү хайхрахад яагаад гэж боддог. Яг нэг битгэн дотор тийм өмс тийм шиг байна. Тийм оймсэл гарахгүй гэдэг. Тийм. Тийм гэхдээ Тэгээ нөгөө тийм 5 жигнийхаа дотор мотор ч юм уу өмсөв амар эвгээр тэгээ надад лав. Тэгээд бас нөгөө мангар тийм баруун өмд өмсчдэг. Баруун джинс ааха. Тэгээ бүр чи урхан өмд дуртай юм. Урхан джинс. За мэдхгүй дуртай дургууг бол мэдхгүй байна. Нэг дуртай ганц нэг урхан зүгээр тий гуй муу юм. Тийм ганц нэг урхан л зүгээр. Битүү ингээ урсан нөгөө сийдсэн байдаг шүү дээ. Ааха. Тэр мэрч бас үнэ яг шүү тий. Тийм штэ. Гэтэ яг зөгтөг хүмүүс нь байгаа л та. Зөгтөг хүмүүс байгаа л та. Бүрнээс яг тэгэл дөрөөр өмсчихөө бас гоё харагддаг шүү. Яг ер нь тэгэл өөртөө зөгцөн цэвэрхэн хувцалчлаа надад бол зүгээр. Гэтэ тэр өмс бол битээ гэж. Баруун джинс бас битээ. Гэтэ сүүлийн залж гоё юм хоо одоо. Би ч тэгээд очиг уудаж ин хараачгүй удсан байна тий. Тийм тэгээд бас нөгөө нэг тийм өөртөө зохиогүй өнгийн үс нэг тийм шар мар. Яа. Нөгөө юу яагаад гэсэн ихнэр найз охин будаад үлдсэн будсан юм шиг. Ааха. Тэр манай монголчууд жоохон бор ярьстэй шүү дээ ерөнхийдөө хөрсөлтэй бор. Тэрнээрээ нэмээд тэр шар улбар шараа будчих. Үнэн. Яа фрэм гүсрийн харин тийм үнэхээр нэрээ зөгтгөө шүү гэж дэлгэж саргийн дараад ингээд хараад ер нь баг зүгээр л өөртөөх нь хувийн одоо өвсний өнгөн л хүндээ ер нь зөгтөг санагдаж надад эрэгтэй хүний хувьд бол нэг тэгж бодуулаад авах шаардлагагүйгээр бүр тийм модель зүйдэл янз бүрийн шаардлагагүй биш бол тий. Амар буурлал өстэй бол яах вэ одоо тийм буурлалтай бол өстэй хараад бодуулна. Тэрнээс яг нэг тийм өнгийн ус бол надад жоохон онцгүй. Тий. Тэгээ нөгөө юу гэдэг хүмүүс идэв шүү. Тэр одоо гаднахтаа орох уу нөгөө нэг олон нийтийн газар явж хата ингээ гар утсаараа амар чанга ирээд байдаг хүмүүс идэв шүү. Амар чанга ингэж яриад орилол энэ тэр үгээр яриад скол бол уцаа ингээд амар чанга үздэг хүмүүс идэв шүү. Живж дүүхгүйгээр зөндөө хүмүүс багцдаг ингээд уцсныхаа дууг чанга дээр нь тавьчихл юм үзээд байдаг хүмүүс идэв шүү. Тийм хүмүүс надад амар таалагддаг. Утас гэсэн чинь уугаад идэм амар хэцүү. Утас гэсэн чинь надаас амар тэнийг юм ороод ирлээ гэхгүй. Би нөгөө нэг Android барьдаг хэрэгтэй ханддаг. Дуртай биш юм. Яа би Android ямар буруутай. Үгүй мэдгүй яад ч юм нэг санаа гэхгүй. Энэ одоо тэгээд хүүхдэл бодох юм даа гэж нас. Тэгээд мэдгүй нэгсэн Android барьдаг. Гэхдээ за яг нөгөө нэг одоо миний насны одоо эрэгтэй хүн бааш эсрэг хүстэй маань. Тэгээд Android харж байгаа тэнийг санагдаад тийм гэхгүй. Яагаад ч мэдгүй. Ямар сони. Харин ямар сони ерөөсө бодож байгаагүй юм шүү дээ. Харин би яг сайн утас гэсэн чинь нэр яг тэгж санаанд орж ирээд. Хүн тэгэхээр амар сонирн байгаа сонин юм хардаг. Харин тэг сонин юм хардаг аахгүй. Чи ерөөсө хүний толгойг нь харж байгаагүй юу? Оройд ирсэн үү? Би ингээд хүний өвс нь ингээ хагтай нөө угаасан байна уу тослогтой байна уу гэж нь хараад идэв шүү. Өөр тэнийг бүр баян хамгийн дөрөнд л тэр харагдаад надад. Би бол зөөрч мөрч хардггүй зүгээр харагдвал тэгэл харна шүү дээ. Тэгэл нэг мөр зүрэн дээр ингээ дүүр ингээ юу унцсан хаг маа унцсан амар муу харагдаад. Тэгээ би өөрөө тэрнээс бас тийм юмнаас амар санаа зовдөг болохоор өөрийнхөө өвснөөс амар анхаарал
Харин тийм би бас тийм юмнаас ямар санаа зовоод идэж шүү дээ. Одоо өөрөө тэгэж ярьж иж өөрөө бас тийм байгаад байл. Тэр чи. Тийм. Тэгээд угаагаал гарангууд туслагдчихдаг хүмүүс бас байдаг юм шиг байна тий. Тийм тэр ихтэй хуухаа цэвэрлүүлэх хэрэгтэй хаяа тэгдэг хүмүүс бол. Одоо бол нэр юм хөвгцсөн үед бол тэр бол ариун цэврэж сахихгүй бол онцгүй шүү. Тийм. Маагүй юмар очиж барааны сав Монгол хүртэл угааж муугаа толгоогоо. Тийштэй тийм хайн бас байж болох. Одоо ихтэй гайг болсон бохоо залуучууд ч бас хөөрхөн арчаатай болцсон өөрсдөндөө. Тийм л бах тий. Өөр гаднах юу бол одоо ингэ баг болсон баха тий. Тийм гаднах юм ер нь ингэ болсон. За өөр цаашлал. Цаашлал. Нэг юмсан тэгвэл тэр нөгөө толгооны хуух юм уу хэрсэн дээр арин цэврийн нэрх гэдэг. Тэгээ. Арин цэврт нөгөө юу ийш тас. Би хэлж байна. Шүдэл. За болно шүү дээ таны. Шүдэл ирэх. Шар шүү дээ. Бас тийм ээ тий. Надаас нэр шүүд бас чухал юм байна. Шууд ингээл тэр чинь бас гаднах төрөгч гэсэн арин цэвэр штэ. Тийм штэ. Тамиг татдаг байж л нэг кофе уудаг гэж л шүдээ сайн. Шүд чинь бол тэгэл арчлагдаж болдог юм штэ ер нь. Тийм штэ. Тэгээд өмгөөнтэй байгаа юм чи ерөнхийдөө хорхооноос үүдэж байгаа. Тэдний арин цэвэр эрүүл мэндэд нь анхаарч байгаа юм бол тэгээд ер нь зүгээр тий амнаас муухай нэмждэг юм гэхээр. Шүд гэхдээ аюул чухал юм байна ер нь. Хамгийн түрүүнд шүд ил гардаг юм шүү тий. Тийм шүү дээ. Тэр чинь бас гоо үзэмж талаасаач тэр гоё шүдтэй бол бас шүү. Арьсаас гоё тий. Гэхдээ яг арьс чинь хүний өслөр болох юм биш болохоор. Харин тийм. Гэхдээ нөгөө нэг надад бас яг таалагддаг нөгөө нэг амар батхтай байгаа одоо нэг тийм юу юм бэ? За амар батхтай байгаа тийм нэг батганы сорив нь ингээд нэг юу болоо үлдсэн байдаг шүү дээ. Нэг тийм гүн болоод. Тийм байхаар гэхгүй юу. Надаас өөрснөө нэг хэцүү асуудал нь байдаг баха. Тийм асуудал л та тийм. Гэтэ яг нөгөө нэг яшиг гэхгүй. Мохан байна. Арсны асуудал бол хэцүү нэр хүнд тийм ээ. Яг гийн хүнд гараад ирдэг асуудал болохоор. Харин тэр ч гийн хүнд засаж болохоор юмнуудыг л ярил те. Тий. Гэтэ яг арсны асуудал одоо өөр хүн амьдралын хэм маягнаас болоод одоо шүн унтдаггүй, хитрхи их арх хэрэгэлдэг, тамхи хэрэгэлдэг. Тэрнээс болж бас арсны асуудал үүсдэг штэ. Тийм болохоор тэр чинь бас нэлээд нарийн яригдах асуудал болох уу? Бас л эрүүл мэнд л байна. Тийм эрүүл мэнд. Амар их нөгөө ундаа чихэрлэг юм хэрэгэлдэг хүмүүс нүүрэн дээр сайг их юм гардаг гэсэн. Буруу холдог. Тийм. Шорвог хоол идэх, шарсан хоол их идэх, халуун ногоо их идэх, гадтай ундаа их уух тий. Тэр нөгөө сүүлийн үед бас юу вэ нөгөө energy drink. Тэр мэрийг их уухаас яа тэр мэр чинь бүр сүулдэ цаашлаа тэр ялангуяа тэр energy drink чинь юу яадаг гэсэн бүр нөгөө бэлгийн сулрал энтерт ороход нөлөөлдөг. Тийм үү? Илэг хатуурхад нөлөөлдөг гэлээ ямар ч тааш амар их тийм муу үр дагавар ихтэй. Ундаа гэлээ. Харин миний бас одоо жилийн нүүр нэлээд батга гарсан хгүй. Тэгээд тэр үеийгээ бодохоор би бас амар буруу холдог гэсэн. Тэгээд орой ажлаас орж ирчээд төрхөн хоол энэ төр аягүй хийддэг. Тэгэл тэр арсны асуудал бол өстой өөрөөс бол хамаарсан юм шиг санагдсан. Уулан зүгээр байсан мэт чинь яаш? Тийм зүгээр байсан ш. Тэгээд ямар ч уулын өмнөх арсны асуудал байсан. Тэгээд ялчгүй амьдралын хэм маяг буруулаад ирэхээр тэгээд арсан дээр шууд илт мэдэгдэж байгаа юм чи. Тэгээ бас стресс бас аягүй нөлөөлж байгаа. За тэгвэл цаашлуулаа. Зан чанар тал дээр нэрх үү?
Зам чанар дээр юу вэ? За миний хувьд хамгийн түрүүнд орж ирж байгаа нь болохоор эмэгтэй хүнийг хүндлэх тал дээр. Одоо нэг зүгээр одоо миний заавал харьцаж байгаа ч юм уу найз залуу биш байлаа, зүгээр ер нь эрэгтэй хүн байгаа шүү дээ. Тэнгүүд тийм танихгүй эрэгтэй хүн байсан ч гэсэндээ одоо эмэгтэй хүнийг ингэж амар муулдаг. Эсвэл ингээд өөр хамт ажиллаж байгаа ч юм уу эсрэг эмэгтэй хүнтэйгээ айгуу тийм муухай харьцдаг. Жоо харьцаны тал дээр. Тийм байвал жоохон зөвхөө санагддаг, таалагддаг. Тийм дээрлэх өнгөөр ярьдаг. Тийм. Чи одоо ингэж штэ тэгчээ штэ гэж юм билүү? Тийм хөө гэж мэгэл нэг муухай ямар ч нэг тийм муухай ярианы өнгөөр ярьдаг байвал таалагддаг эмэгтэй үнтэй. Гэхдээ тийм юм бас энэ аягүй ажиглагддаг юм байна. Бид нар чинь нөгөө офис ажил хийхээс илүү зүгээр л одоо энгийн яг хараа ажил хийж байгаа штэ. Тэнгүүд яг тийм хүмүүс яг тийм хараа ажил хийдэг шиг тийм сэтгэл болтой юм санагдаж байна надад. Ерөөс ингэж нэг юм айтайхан үг амнаас нь гарахгүй, айтайхан үйлдэл бинээс нь гарахгүй. Тэгэл амар шууд энэ авсан стрессээ шууд ингэж хажуудах хүмүүс руугаа ил гаргадаг. Шууд ингэ гаргадаг. Би л хэцүү байгаа юм шиг ингэ. Шууд ингэ л угаас стресс гараад байгаа мэдгээд идэв шүү хүмүүс, зарим хүмүүс. Тийш. Уураа гаргаал. Юм хумаа авч идэл. Эсвэл бол одоо чи ингэчээ штэ, тэгчээ тэр ингэчээ тэр гэл ингэ зараал идэг хүмүүс ч бас. Тийм хүмүүс бас байд. Гэтэ тэр эрэгтэй эмэгтэй хоёулаа нь байд юм байна. Тийм зам. Жохон дээлсгүй тийм муухай зам. Ер нь бол нөгөө нэг уураа өөр хүнд ингээ гаргадаг, стресс өөр хүнд гаргаж байгаа байдал юм байна л та. Энд ирэл айгүй их тийм мэдэрсэн л дээ, тий? Монголчуудаас тэр монголчуудаас тэр солонгосчууд гэхдээ монголчууд гэхдээ яг айгүй нь гайгүй. Солонгосчууд ер нь дээлийн хэлдэг юм тийм гэсэн юм. Тэр шүү дээ. Яах бүр хэлмэл мэдэхгүй, ажил мэдэхгүй үед бол бүр амар дэвлэгдэг гэсэн. Амар муухай харцдаг. Яа гэж бүр ингэ амар ойрлж морлол. Яа гэж нэг байлэр тийм. Тийм миний бүр ингэ амар уур хүрдэг шүү дээ гэхээр. Тэгэхээр одоо яа залгаж угаасаа дууддаг шүү дээ одоо найз нөхөд өөрөөсөө дөө мөхнэ. Тэр мөр надад муухай санагдаад эдний яг угаасаа тэгэл соёлон л да. Тийм. Яг ч тэрийг сонсвол дотор хазана авчтай. Өөр чин үлээстэй. Эрэгтэй хүний юу ярьжсэн бүр солонгосчуудын юу хичээл. Бүр нэр заахаа энэ эрэгтэй хүний юун дээр хамаарлгүй л дээ. Нөгөө нэг надад нэг тийм хүмүүс амар санагдаж чинь нэг өглөө ажилдаа гараад ажил дээр очих мууд нэг заавал эмэгтэй өнөр ингээ кофе хийх гэдэг хүмүүс амар санагдаж чинь. Тэр нэг кофег чи ус найруулаад хийгээд юу л удаг гэж дээ чинь. Ус зөвшөөрөгчнээс хөлөтөн зүгээр бэлэн халуус гарч ийн. Тэр чи аяган дотор кофегаа игээл ус хийгээл утгаад уухад юу хэцүү байгаа юм. Заавал ингээ кофе манай ажил дээр тэр солонгосчууд зэрэг яг надад хийдгүүл дээ. Манай нөгөө солонгос эмүү байгаа шүү дээ. Тэр эмүүгээр ингээд амар кофе төчих ингэж хичгээ. Тэгээ манай захирал ирэхээр ингээл кофе хийлгэж мэлгэж уух гэдэг. Тэр ямар соёл юм мэдгүй болохгүй. Би тэр ойлгож юмсан. Нөгөө нэг угаас солонгосчууд чинь дээр үеэсээ одоо манай монголчууд гэсэн тийм байсан шүү дээ. Ингээ бүх юмдаа нүүлжлээд ингээ сурцсан. Тэр балер зам нь одоо хүртэл ингээ байдаг. Тэд нар ч угаасаа одоо нөгөө нэг настай бидний дээд үе яаш тэгээд тэр үеэсээ л тэгж амьдраа сурцсан болохоор тийм байдаг ахгүй. Тэр бол угаасаа л одоо тийм хүмүүс яг тэр л бодлороо насыг барах бах. Тийм л. Гэхдээ яг нэг тийм хөгшин биш залуу өвтөр ахмах ч гэсэн байгаа шүү дээ. Тэр ч гэсэн ингээл гаргуу юм шиг кофегаа заавал хийлгэж болох гал. Тэр юусаа таалагддаг юм аа юм. Тэр нь яг шал хамааралгүй л дээ. Тэр нь хаач зяа хараад энэ эмхтэн өмгөлчлөх хэрэгтэй тийм. Гэртээж тэр гадуур хоол идсэн ш тэр яагаад эмхтэн ундаа хоолыг ингээл айгалж өгөл хоолыг минь гэх хэрэгтэй. Би тэр юусаа ойлгохгүй шүү. Ер нь бол нэг тийм шүү дээ. Одоо нөгөө нэг 10 жилтэй хахад ингээд амар зугаалахаар явдаг гэсэн шүү дээ. Тэнгүүт тэр үед ч гэсэн ингээл хөгөөд ингэж гадуур сакс макс энэ төрөө тоглоал явчихна. Октод хоолоо хий
гэл нэг тийм бас юм шууд нэг тийм автоматар. Оо тэгдэгс юм уу? Тийм одоо ангийн багш хүртэл яг тэгээд за октод нь үлдээд хоолоо игээд нэгээд гэл хөгүүд нь бол зүгээр орч ирэл хийдэл гараа явах үүтэй. Тэнгүү тэр зугаалган нэр чи бид нэр адилхан л бүгдээрээ ингээ гоё баймар байгаа шүү дээ. Ямар ч тааш нэг тэгдэгс. Сони. Манайх болохоор тэр сүүлийн миний төгсгөл сурвалж эрэгтэй багштайсэн болгоо манай тэр эрэгтэй багш хийж өгч мөгжсэн санагдах юм байна штэ цай мэ. Нэр болохоор гадуур тийм мод зодоор явж тоолж могол тавиул хоол бэлэн болгоно тэрж исэн санагдах юм. Тэр тал тэрэн дээр бол 10 жилийнх бол надад тийм дурсамж байхгүй юм. Одоо нөгөө нэг юун дээр гарч ирээл амьдрал дээр гарч ирээл их тийм юм айгүй гарч ирдэ ш бүр. Гэртээ бас тийм зөндөө байсан юм. Тэр юм дээр үед тэр штт. Заавал манай эмээ ч юм уу эмээ ээж ихчнэр босч юм аа хийдэг. Эрэгтэйчүүд нь зурт зээл гэтчихдэг. Тийм байсан байна. Одоо гэх юм бол стайл шүү дээ. Ер нь тэр шүү гэж. Одоо бүр юм миний бүр нэг тийм феминист зан ингээд амар болцсон. Яхаар эмэгтэй өмнөх хэвээр яхаар ингэх хэвээр ижлэн гарч мөнгө олж иж яхаар ингэх хэвээр гэдэг тийм үйлчлэлтэй болчтой юм л биш үү? За тэр ч яах вэ тэгэхэд. За тэгээд эрэгтэйний зан чанар тал дээр XM болдог. XM болохоос гадна одоо ер нь жоохон өөрөг нь тоогоогүй ч юм уу. Тэрийг нэг шарандаа өөрийн болгож чадаагүй үнийгаа. Тий, өөрийн болгож чадаагүй эмэгтэй үнэ. Ер нь л эмэгтэй үнэ ингээ муулдаг. Тийм эрэгтэй хүмүүс жоохон таалагддаг надаа. Тэгэл ингээл зүгээр ингээ юм ярьчихгүй. Наад охин ч тийм штт. Наад охин ч ингэдэг штт гээл яа. Эмэгтэй үнэ мэддэг юм шиг тий. Ааха. Бүгдэндээ нь уулзаад уучраад үзсэн юм шиг бүр. Тий. Тэгэл одоо тэр хүнийг ямар үзэл бодолтой ямыг яаж дүгнэдгийг шууд ингээ харуулж байгаа байхгүй юу? Тэр штт. Зүгээр л ингээ нэг Instagram тасарч юу? Юу чатаар орж унших гэсэн гарчлаа штт. Гайхлаа штт. Яна өмнөх нь яасан хадгалагдсан үстэй. Хадгалагдсан зүгээр. Үргэлжлүүлэл ярихад л ноёл. Би бүр гайхлаа штт. Харин биас гайхлаа штт. Би одоо зүгээр хийсэн. Яа гарч юу? Мэдгүй. Instagram гээл таагцсан. Тэрнээс хойш үргэлжлүүлээр. Instagram дээр яав Монголын бүх охтуудыг дагцсан эрэгтэй хүмүүс эд ш. Ааха. Би яг надад ч хэлье гэж бодож байсан. Олон охин дагдаг эрэгтэй. Яг за тийм зүгээр одоо ингээд өөрийнхөө найз ч юм уу таньдаг эмэгтэй хүнээ дагаж болно л та. Гэхдээ тийм ш одоо нөгөө яг нэг тийм рандом охтууд ингээд дагцсан байдаг. Жохоо азаа үзэх сонирхлоор. Тийм. Тэгэл стори болгон дээр нь реакшн явуулдаг. Тэгээд зураг болгон дээр нь зүрх таардаг. Тэг ингээ хэрвээ хилж мэлвэл зүгээр лайк штэ яац юм гэдэг бол жинк таадагдахгүй. Найз охинтой ээжж тэгдэг бол бүр тийштэй. Одоо нөгөө нэг эмэгтэй хүмүүсийн хувьд надад л тгий санагдтыг. Одоо жишээ нь би ингээ найз залуутай. Тэгээ миний найз залуу ингээ өөр охины зурган дээр лайк дарах ч юм уу, сквал реакшн явуулдаг бол надад бол амар ичмээр ичвэртэй санагдана. Хоорондоо таньдаг найз нөхдөд биширнээсээ тэгвэл тийм. Би бол тэгэл наад охинтойгоо яваал гэх баг. Тийм штт. Тэрийг бол яриад төвчж чадахгүй хаа. Тийм. Тэр эртөөний аль зам хүртэл төвчж чадахгүй. За яг одоо энэ асуудал ер нь ингээд өөр охинтой холбогдсон тий. Жохон нэг тийм өөр охинтой сэтгэнэх гэж оролцсон. Тэгээ за скол одоо бүр цаашлуул ингээд өндөр дуугаар наадтай ингэж харцдаг. Тэгэл одоо ингээд харилцааныхаа их үед өндөр дуугаар надтай ярилцж байгаа л тэр чинь ингээд цаашаа хүндэрнэ л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ийм хоёр асуудлыг бол хийж өөртөө л хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээ ер нь бол өндөр дуугаар харьцсан гэж байх. Тийм. Жохоо ингээ амар ойрлж харчих гад байдаг. Ингээ хоорондоо амар ойрлж харилж юм хам авч хийдэг юм хэрүүл орол хийх. Амар юу тий аюултай. За тийм байна. Өөр
За өөр гэвэл нөгөө нэг юу идэв шүү дээ. Нөгөө нэг гудамжинд тус царай хаяаддаг хүмүүс идэв. Тэгүүлэг газар мусаа нэгэл тэгэл бүр ингээл цэрээ бүр ингээл цээжнийхаа гүнээс нухаж гаргаж ирж байгаа. Оо тийм харахад бүр ой гутал тэгэл яа эхнэрийнхээ хажууд хүртэл юм бидэг болоо гэж талт. Ингээл ер нь эхнэрч гэлтгүй ер нь ямар ч эмэгтэйний хажууд юм тийм байх ер нь муухай тий. Тийм шүү дээ. Үгүй эмэгтэй хүн байсан ч тэр. Цаашаа ядаж тий бүр үнэхээр ингээ болж бүтггүй тэр ажлаа зохицуулж чадахгүй байх юм яд цаашаа гараад жоохон холхон яаж болж тэгэхгүй урд дөнгөжний 2 3 алхмын зэт явжсэн урд шууд хайдаг хүмүүс идэв ш. Тийм. Тэгээ надад хүмүүс хаяал нусаа нэгээл снэ ингээл гараас ихсрэл ёо муухай. шийдсэн. Тэрийг хараад бүрээ гутгаа. Тэнгүүтээ надад болохоор одоо ингээд арх тамхины хэрэглэн дээр бол за хэрэгж болно заяа. Тэнгүүтээ тамхи татдаг байсан ч гэсэндээ ингээ миний хажууд тамхи татдаг хэрэгтэй гэж боддог. Яг ингээ хоёулаа байгаа тохиолдол ингээ хажууд тамхи татаад байвал надад л таалагдахгүй. За архины хувьд бол яг ингээд бүр тэгж амар хэтрүүлээд 7 хоногтой 2 моёр бол хэрэгэлдэг бол тэр бол биас надад таалагдахгүй. За сардаа нэг 2 3 удаа найзуудаа гарч ороо ингээ гоё байж болно шүү дээ. Тэрнээс хэтрүүлэн хэрэглээд ингээд тийм байдаг бол бас таалагдахгүй. Танд арх тамхин дээр хажууд татаад байвал хэцүү шүү дээ угаасаа. Хамааг ингээ хөндлөхгүй юм шиг мэдэрч төрөж идэм юм. Хол очоод ч юм уу сквад бүр нэлээд хоол мол очиж жоод харагдахгүй газар очиж жоод татаж мтаад тэгээ орж ирчихээ шууд гар мараа угаагаад ам маа угаагаад ивэл гайгүй. Учиргүй ингээ угаасаа тэгэл болиулж чадахгүй шүү дээ тэрий чинь. Тийм шүү дээ. Ингээ олон жил татаад ирсэн байгаа. Бид нь ингээ бүр ингээ дадал зурчилсан. Тэрийг татахгүй л хүчгээд байгаа хүмүүс гэж яалт гэлээ. Хоёулаа нөгөө өөртөө угаасаа тамхи татдаг болохоор яг тийм тамхи татахгүй байх мэдрэмжийг мэдэхгүй болохоор тэгэл тийм. Одоо би ч болохоор өөрөө чихрэн дуртай л миний чихрийг идүүлэхгүй бол би бүр яаж галзуурах вэ? Тэгэл тэр хүний оронд өөрийгөө тавил бодож үздэг л дээ. За гэл. Тэгээд энүүгээр стрессээ гаргадаг маргадаг. Эсвэл ажил хийж байгаа тамхиад татах гэж ламардаг энэ төр гэдэг ч тас. Тийм шүү дээ. Тийм болохоор тэгээ яалтчгүй жоохон за гэл авч үзэл. Гэртээ ирчээд харин тийм байгаад ивэл болохгүй. Гадуураас холгон татаж матал амаа гэл тусаар зээлдэг ч юм уу тийм байвал гай. Архин дээр болохоор яг цогцтой хэрэгэлдэг бол зүгээр. Тэггүй бүр тасарчлаа ууж санаа амардаг бүр ёроолын хартал уудаг хүмүүс байвал бас онцгүй. Тийм тасарчлаа яг нэг юм гоё мэдрэмж авдаг үе бид жаргалтай. Яг гоё сэтгэл сэргээд ирдэг. Яг тэр үе дээр л одоо болно гэж болчдөг байвал зүгээр. Тэгэхгүй болно гэж хахад нэмж уугаал гарч авчраал идэг хүмүүс. Архин дуусчаад хахад гарч авчраад идэг хүмүүс байдаг шүү дээ. Яг нөгөө хуучин чи таньждаг уусаа. Нэр яг тийм биш шүү дээ. Нэг уухаар хүч байгаа юм шиг уудаг бүр. Ахиж архин болтохгүй юм шиг. Ихэндээ амар тийм биш шүү дээ. Сүүл рүүгээ тэгээд тийм хүмүүсээс чинь уулзахгүй тэгээд жоохон зайгаа барил тэгсээр хаал жоохон холдчихдаг юм билээ. Тэгэл ууш манипуляци санагдал. Тэгээд жил айтайхан гоё ч уучахгүй тэгэл заавал нэг хосууд нь хоорондоо хэрэлдэж мэрэлдэж салдаг ч юм уу. Манипуляци нэг тийм токс харилцаатай хүмүүс байдаг гэсэн шүү дээ. Тэгээд ер нь тэрнээс бол ер нь уух муухай ч гэсэн зөв уух хэрэгтэй маань ингээх тааруулж уух хэрэгтэй маань гэдэг юм бас тэгэл хажуудахаас суралцсан байна тий. Хажуудах хүмүүсээс уухаг бол яг тааруулаад уух зүгээр. Тэрнээс богт уухгүй байна гэж угаасаа байхгүй шүү дээ. Хоёулаа цуг юм үзэнгээ ганц пи уух ч юм уу махшаарж идэнгээ сүүж уугаад өөртөөхөө талаар ярьж мэрхаар гоё штэ заримдаа. Тийм шүү. Тэгэл стил онгоогоо явчт юм аа. Заавал уужиж ярьж байгаа юм биш л дээ зүгээр л ирүүлдэй ч гэсэн ярилцаж болно. Гэхдээ яг нэг тийм дотн харилцаа үүсчихдээ юм аа тэгэхээр. Нэлээд байгаа юм санагдаж байна.
Тийм шүү. За дараагийнх нь. Тэг надад одоо нөгөө нэг юу хэлсэн үгэндээ хүрдэггүй бол таалагддаг. Одоо ингээл за би зүгээр нэг жишээ авъя л да. Тэнгүүд за би одоо дараа сараас жимд явж эхэлнэ. Одоо яг ингэн тэгнэ гэж ингэж ярьдэн штэ хоёр нь. Тэнгүүд яг тэрэндээ ингээ хүрдэггүй. Хүчихгүй яасан гэхгүй ядраад энэ сте ажилласаа болоод энэ дэргээ нэг тийм шалтгаан тавиаж ингэж гомдлоод байдаг болж байгаа таалагддаг. Тэ. Амар сул даруй санагддаг тэгвэл. Тэрийг өөрийгөө давж дийлэхгүй юм ч тэгээд амьдралыг давж дийлэхгүй дээ. Тэгээд үнэхээр чадахгүй бол тэрийг заавал хилээд ах шаардлагагүй шүү дээ. Би тийг ингэнэ гэж. Амаараа бист тийм ингэнэ хэлнэ. Сэдэ санагдаад идэм хажууд хийгээд хаа. Тийм. Тэгээд нөгөө эмхтэй хүмүүсээс амар хийдэг тий. Бист магаач турна. Гараас гараас их турна гэх. Яг маргаашнаас эхэлнэ гэдэг. Гэтэ бас жоо хэцүү асуудал та турна. Гэтэ яхан за эмхтэй хүн ч яах вэ гэдэгхгүй юу? Иймэрхүү юм байх. Эрэгтэй хүн чинь бас нэг эмэгтэй хүнийхээ сул талыг нөхсөө арай нэг тийм одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ертөнц шал өөр штэ. Эрэгтэй хүмүүс арай эмэгтэй хүмүүсээс нэг хүчрэхэг тэгээ нэг хэлсүүгэндээ байдаг нэг хариуцлагатай байвал гоё штэ ер нь бол. Тэнгүүд тийм биш нэг хариуцлагагүй сул дараа байгаад байвал таалагдахгүй жоохон. Тэгэл нөгөө нэг юу хэлж чинь нэг ингээл сошиал юун дээр Instagram энтер дээр нэг амар гинэн цайлган нэг мундаг хүмүүс. Амьдрал дээр нэг аим худлаа гараад идэг шүү. Тийм хүмүүс аймагт эрэхтэй хүмүүс. Бодит төрх нь яг хажууд байгаа юм би мэдээд ахт чинь юун дээр Instagram дээр сторигээр шал хутлаа дүр гарцтэй. Гой үг хичээлээ. Амар ухаантай бичээл хүмүүс идэв шүү дээ. Нөө сорч гэсэн чинь надаас эрэхтэй хүн дээр юу юм бэ? За Instagram-а гоё ашигладаг болж яах вэ? Нөө Facebook дээр амар их пост чийд таалагддаг. Стори энтер яхаа зураг хийгээл. Тий амар ингээ Facebook-ыг ингэж амар итгэвтэй ашигладаг болж яах вэ? Сэн санагдаад байна. Пост энтер хичээдэг л бүр. Ой чамд ингээд олон нийтээс найз охин мохноо эсвэл найз залуу нуух ямар санагддаг вэ? Би бас тэр тал дээр тэгэж удсан штэ. Одоо ингээд яадаг нэг тийм жоохон биберэнттэй үлдээд идэв санагдаад байна штэ. Салчч магадгүй яач магадгүй ер нь их олон нийтэд за энэ гэхдээ яг олон шалтгаантай л байж магадгүй л та. Гэхдээ дийлэнх нь бол ингээд нуугаад байдаг нь энэс ингээд салчч магадгүй дээ. Яач магадгүй одоо нэг харилцаанд итгэлгүй байгаа юм шиг. Нөгөө харьцаж байгаа хүмүүс нь мэдчих гээд идэг ба хэл гаргаж. Одоо жишээ нь за яг угаасаа сошиалыг нэг тэгэж итгэхгүй ашигладаг хүн байж болно шүү дээ. Өөрөөхөө ч зураг хийхгүй. Тийм хүмүүс байвал бас ойлгох болно шүү дээ. Тийм тэрнээс ч одоо нөгөө нэг угаасаа л өөрийнхөө амьдралыг харуулдаг өөрийгөө ингэж айгу харуулдаг нээлттэй хүмүүс байлаа штэ. Тэнгүүд яг ингэж өөрийнхөө үерхцэн за харьцаж байгаа охин нь бол харуулах шаардлагагүй штэ. Тэр чинь харилцаад явж байгаа. Яг бүр ингээ албан ёсоор үерхчээд тэрийг ингээд нуугаад байдаг бол надад бас жоохон сонир санагдах юм. Харилцаандаа итгэлгүй байгаа юм шиг. Тийм штэ. Тийм. Цаанаа эсвэл бас өөр охин байгаа ч юм шиг нэг тийм л бодол төрх юм надад бол. Ер нь л сүүлийн залуучууд амар их тийм болцоо гэсэн шүү. Хараад хаа тэгэл хэлээ. Тэ ер нь үерхий чи нөхөрлөхөөсөө илүү тэгэл ер нь зүгээр ингийн харилцаатай зүгээр уулзаж унтдаг ч юм уу нэг тийм хөл болцсон юм шиг ер нь сүүлийн залуучууд. Харин тийм болцсон юм шиг байгаамаа хараад хат. Тэгээ нөгөө нэг тийм гоё одоо нэг тийм гоё нандин харилцаа байха болцсон. Тэ зүгээр л ингээл ганц бие хэрнээсээ цаанаа зүгээр уулздаг хүнтэй л байсан болцсон юм шиг л шүү дээ. Тийм л юм шиг үлээ. Гэтэ яг энэ ингээл хүмүүсээ өөртөөх нь сонголт л дөө тэгэхэд. Гэтэ надад бол миний өөрийн хувьд яг нэг тийм гоё хоёр талаасаа нэгэндээ амар гоё таталцдаг. Тэнгүүтээ харилцааны гоё нандин анханасаа бүх юм ингээд дарааллаараа тийм байвал гоё.
Нэг тийм гоё догдлох мэдрэмж гоё ш тий. Тийм догтлол. Хамгийн анх авдаг догдлох мэдрэмж аа. Тий харилцаанаасаа хүн жин гоё догтлол таашаал мэдрэмж авч иж өрн амар гоё штэ тэр харилцаандаа. Тийм байвал гоё. Тэгэл нөгөө эрэгтэй хүн маань ингээл миний үнцнийг надад амар гоё мэдрүүлдэг. Намайг ингэж амар хүндэлдэг. Тэгэл ер нь ингээд цаг хугацаагаа ингэж надад зориулж чаддаг. Тийм байвал гоё. Бас эсрэгээр нөгөө нэг дөнгөж ачтаж эхлээл нэг чат мад бичээл нэг зүгээр ингээд хэлж байгаа үе байдаг штэ. Тэр үе дээр учир зүг авч цух гэдэг хүмүүс амар тий. Ахаа. Йоо бараг шууд л бараг хүрээ дээр манад цуг амьдрий. Бараг л би чамд та ажил хийхгүй амьдраа юм амьдраа. Йоо амар тийм хүмүүс байдаг штэ. Скол учир зүггүй нөгөө нэг хоол унд авчгүйгээл юм хум авч өгөөл ингээд хүмүүс. Ахаа. Аимшигтэй тэр бол бүр аимшигтэй. Амар худлаа санагддаг үсэ. Санагддаг ч гэж тийм хүнээс тааш авуулт ихтэй зүгээр санагдсан надад тэгвэл. Тэгээд би нөгөө нэг хэлний бэлгэлэхтаа энд ирээд удааг хэлний 3 сар мар л болчихсон. Тэгсэн чинь нөгөө миний банк кодо би буруу игээд 3 удаа буруу хийсэн чинь блоклогдоод. Тэгсэн чинь заавал нөгөө нэг салбар дээр нь очиж блокинг гаргад юм лээ. Тэгсэн чинь нөгөө хэлгүй юм чинь энд идэг удцсан нэг залуу байсан бохгүй юу? Тэгээ би тэр залууг гуугаад өглөө нь өдөр хичээлтэй эхлэн би тэгвэл банкн дээр уулзаж байгаа цуг ороод яач гэдгсэн нөгөө чинь зөвшөөрөө. Тэгээ маргааш нь банкн дээр уулзаад миний юм гаргаж өгсөн ахгүй тэр одоо миний өмнөөс надад орчил хийж өгч байгаа шүү дээ тэр чинь. Тэглэн би өдөр нь юу яагаад юу яаж орой юу тарангуул хичээлээ тарангуулаа хоол авч өгье баярлсан ш өнөөдөр гэдгсэн чинь нөгөөх чи орой хоол идэгээд ихгүй юу? Тэгэхээр ба хоол идчихэд тооцоогоо хийх гэдгсэн. Үгүй ээ би чи гэдгэлэн би чи аим санаа зовоод үгүй ээ юу яриад байгаа өдөр хаасан хичээлээс уулын чи хичээл сургууль нойрхон штэ. Хаасан төрөө орж ирэнгүүтлээ банкн дээр миний юм хийж өгч онгуудлаа цаашаа дахиад сургууль руугаа явж мөвч байгаа штэ. Хичээлээс хоцорлоо гингүүтлээ банкны урдаас таксиараа явсан чинь хэдэн мянгачлаа бараг 30-40 мянган вон гарсан баггүй тэр үедээ. Би тэрэнд амар санаа зовоод хоол авч өгөхдөө би өөрөө тооцоо хий гэтгсэн ууралж муурлаад уртаас. Би өөрөө хийчихсэн мэт эмхтэн өнөр хоол авах болчихдоггүй битгэхгүй ч шиг амар санаа нь болохоор жоохон өөр санаа л ийсэн юм байлээ л дээ. Тэгээ би зүрлэлсээрээ тооцоогоо хийчихэд автобусны буудлын руу яваад автобусны буудлаас салсан байхгүй би автобусны суугаад цаашаа яваад нөгөөч нь болохоор цаашаа гэлүүгээ алхахаа явчихна гээд. Тэгсэн чинь тэгж жагаад автобусанд суугаад над руу чаад ирсэн байхгүй цүнхнийхээ уртлыг онголгоод үзтэйгээд. Тэгээ би цүнхнийхээ уртлыг онголгоод үзчих урт нь 20 мянган вон эцсэн. Йоо ямар юу юм бэ? Надад тэр бүр амар муухай мэдрэмж байсан. Яа. Нэг хоол авч өгөх мөнгөгүй гэж байгаа юм уу? Яагаад байгаа? Надад тэр амар муухай мэдрэмж төрсөн надаа. Мэдгүй нэг л муухайсаа. Тийм наад ч уус амар муухай мэдрэмж төрөх юм байна. Тэгээд би тэр хүнийг яг хоо тийм санаатайгаа юм би мэдээгүй л дээ. Зүгээр анх ирээд тусал тэр чинь нэг тэр гадаадуудыг хариуцсан тэр үедээ тийм хийдэг гэсэн баггүй юу? Нөгөө хин мэдтэй тий. Тэгээд тэр нь угаасаа л анх ирж байгаа хүмүүс тэрнтэй л нэг холбогдсон шүү дээ. Тэр үед чинь тийм тусалж байгаа эмэгтэй хүмүүс ахгүй тэр байсан ч тэр ихчнэр байсан тэр ихчнэр нь тэгж туслахаар царийн ихчнэр биш заяа. Бэлэр муухай араар мулаа л ийдтэй нэг тийм ихчнэрс. Тэгээд тэр залуу руу юм бичээд гэсэн нөгөө залуу маань өөр санаатай байсан юм байл. Тэгээд мэдхгүй. Угаасаа тэр залуу чинь ер нь бол зуучлагын газар ч гэсэндээ ажилтны хүн байсан шүү дээ тий. Ер нь бол тэр тал дээр туслах ёстой хүн шүү дээ гэдэг байхгүй. Тэсэн чинь өөр тийм билээсэн юм лээ. Чаастөө гэж. Тэр чинь мэднэ гэж. Жохон буруу аргаар л охтуудыг өөрсдөө татах гэсэн. Харин тий. Тийм болсон. Өөр юу вэ? Тэнгүүд одоо бас эрэхтэй зарим
эрэгтэй хүмүүс ингээ юм л болвол ямыг ингээ 2 дугаар цаг руу оруулах гэдэг хүмүүс таньдаг. Зүгээр ингээл юм ярангуут амар сонирм шууд тэр сэдв рүү ингээ оруулж моруулчих гал. Тэнгүүд амар надад духгүй санагддаг. Тийм шүү дээ. Тэгэхээр бүр ингээд нэг бүр юм ярмааргүй санагддаг шүү. Бас нөгөө нэг ингээл юм ярихаар л өмнөх амьдралаа яриад скол эксээ ярилдаг хүмүүс идэв шүү. Эрэгтэй хүмүүс. Биш та тэгээд манай тэр экс ингээд тэр охинтой уулзсан чинь ингээд тэгээд гэл яа мэдээ чинь баг үнэн ч юм уу мэдээ. Одоо нөгөө нэг тийм охинд өдөгдөх дуртай залуучууд бас таарах. Нөгөө нэг хин биш дээ чи мэдэж байгаа сте нэг амар балаагаар байсан шүү дээ. Хин нэрнийх нь ихний үсэг нэлтэй. Чи хасах юм уу энийг? За хэл. Хасах юм уу? Хасахгүй зүгээр ярьчих шүү. Яах юм би болохгүй. За дараа тусдаа яриад. Тэр яг тийм байсан шүү дээ. Энэ охин над руу ингэж хатчихээ. Ааха. Энэ охин тэгээд би энэтэй уулзж гэснээр гаргаж иж байгаа амар лаглаг гоё биетэй хөөрхөн охтууд амар олон дагагчтай охтууд гаргаж ирсэн. Гэснээр яг бодит амьдрал дээр тэр нөөрөө тийм залуу байлаа юу гэмээр. Ааха. Тийм байсан. Өөр чинь нөгөө нэг ингээд учир зүггүй гөлрөөд идэг ихтэй хүмүүс ч. Уртаас ингээд бүр ингээд гөлрөөд би бүр ингээд харч чадахгүй нүдтэй альччаад идэг шүү дээ. Таньдаг билүү? Таны эсвэл юу хэлээ хаана харлаа гэж бодтол хардаг хүмүүс идэв. Амар. Тэгснэ ингээд бас нөгөө нэг юу идэв шүү. Тэгэд хүний эмэгтэйний хөл гар марыг хардаг эрэгтэй хүмүүс идэв л шүү. Ааха. Яа, бүр ингээ хөлрөөд хөлний хуруу. Яа, ямар яа. Манай надад нэг тийм нээз шүү дээ. Тэнд. Нэг мэдчихээн би. Тэр бүр яа би хажууд нь хөлний хуруу гаргадаг би дандаа өмсгөвтнээс. Хөлөө гаргадаг юм. Нүцгэн хөлөө гаргахгүй. Нуу бол. Тэстэ хүнийг амар духгүй байдалд оруулнаа тийм юм чи. Бүр ийл нүд нь ингээ бүлтгнэг гөлрөөд идэв юм. Амар. Тэр бол муухай. За гарлуу харж болно тий? Тэштэй гарлуу харж болно, нүд рүү харж болно. Хөл олстой юу? Бацсан би юу сагчлаа. Тэнгүүтээ надаас одоо тийм хоббиггүй өөрхөн дуртай зүйлээ олоогүй залуучууд таалагддаггүй. Гэтэ тийм юм юу ч сонирхол дургүй байж байна шүү дээ. Зүгээр ингээ байгаа л сайхан байд. Тийм л дээ. Гэтэ нөгөө нэг одоо юу штэ одоо эсрэгээрээ тийм байхгүй одоо тоглол хитрхийн нэг юм донтцсон залуучууд байдаг штэ. Тийм компьютерээр тоглоомд ч юм уу одоо анимт ч юм уу те нэг юмд амар хитрхи донтцсон. Тийм юмар тэрийг ингэж өөрийнхөө хобби гэж боддог бол надад таалагддаг байхгүй. Тийм тэрнээс ч одоо ингэ жишээ нь надтай ингээ муудалцсан ч юм уу жишээ нэг тийм стресстэй үедээ өөрийнхөө ингээд стрессийг тайлах арга олцсон эрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Ер нь хоббигоор ч юм уу ямар нэгэн байдлаар муу юмар бол биш архитарсаар ч юм уу тэгэж бавуудлаар биш. Одоо тийм зүйлээ ингээ олцсон хүн байвал айгу зүгээрээ тахгүй айгу эрүүл харилцаатай байх юм шиг санагддаг тийм хүнтэй байвал. Өөрийгөө яахаа мэдсэн ба шүү дээ. Тийм яахаа мэдсэн тийм. Тийм шүү. Ой, тэгээд бас нэг юм бид ш. Шоутгаар гарч ирж мөнгөгүй гарч ирдэг хэрэгтэй хүмүүс бүр амар. Чи тийм хүмүүсийг мөнгө ахгүй чи дараа нь үе гэсэн дараа нь үе гэснээр өгдгөө бүр амар хүмүүс тийм хэрэгтэй байдаг уу? Ямар амар. Бүр амар зөв картгүй төвч мартчих чинь гэж мэгээд яг үүндээ зүг худлаа албаар марсан байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг төрөвч аваагаар тэрхэн тэрүүгээр юм даалгаад байгаа ш. Угаас тэгээд даах чадлан хүрэх ч штэ тэгээд. Тэнгүүтээ бас нөгөө нэг дөнгөж харилцаж эхэлж байгаа ч юм уу? Одоо нэг амар найзч ш. Тэгээ миний одоо найз залууч ш. Тийм хүн бийж ингээ надаас хэрэв мөнгө зээлээч гэж асуувал
надад жоохон таалагдахгүй. Ахаа. Би бол яг тийм хүмүүстэй шууд анждаг эсрэг. Тий. Одоо би миний ингээд дотны найз эсвэл найз залуу байвал зүгээр штэ тэр асуудал дээр бол. Тэрнээс биш одоо миний хувьд нэг хин чи шээжэж нэг надаас одоо мөнгө асуухаар надад таалагдахгүй. Тэгээд бас мөнгөн дээр өчир зүггүй нөгөө анх уулзчихгоодлаа шууд 50-50 болох гэдэг юм. Яг угаасаа тооцоо ингээд 50% хуваагаад ингээд төлөх зүйл л дөө. Аа. Гэтэ тэрийн ч гэсэн мэдчил байгаа шүү дээ. Эсвэл 100% төлчлөө эхний тооцоог хийжлэх дараагийн тооцоог нь би хийдэг ч юм уу. Угаасаа нэг тийм ухамсар байгаа шүү дээ бид нарт. Өчир зүггүй шууд тансаа өгж мөгөл юм мөнгөө тэд тасна шүү. Тэдийг явуулаарай гэж мэддэг хүмүүс амар шүү дээ. Та нэр тэрэн дээр юу гэж бодъё? За тэгэл эхний болзон дээр та яах ёстой гэж боддог вэ? Эхний болзон дээр гээд ахын баггүй. Угаасаа надад эргэтэй төрүүлээд төлсөн зөвхөн юм санагдаад байдаг шүү дээ. Эхнийхтэй мэдээч хоол идчихэд тэрний дараа таалагдвал тэгэл кофе шоп ч юм уу орно шүү дээ. Кофе шоп орж суугаад юм яриа шүү дээ. Тэнгүүд захны хоолыг нь даачл. Эсвэл тэр хүн кофе шопны мөнгөө өгчлөлтвөл дараагийн хоол идсэн мөнгөө би өөрөө төлчихтэй юм чи ээлжлээл. Эсвэл бол хоол идэл салах юм бол өнөөдрийн та зээд гарсан би юугаа дансаа явуулчих гэв. Би бол төрлөөдийг асуунаа. Учиргүй ингээд би нэг тийм хүнээр дагалгаж хүнээр ингээд хүнээс мөнгө авч амьдэрдэг төрлийн хүн бол биш. Яг тийм болохоор тэр тал дээр бол гэхдээ эмэгтэйгийн гарыг хараад байхгүй төрүүлээд хийчихвэл амар санагдаад байна. Бид нарт ч гэсэн тэрийг ухамсар байгаа шүү дээ. Даалгаал ийдэг ямар юм бэ тийм. Тийм шүү дээ. Яг тийм хүмүүс байгаа л дөө. Тийм бүр нөгөө авах гад байдаг тий. Бүх хүмүүс тийм биш болохоор. Гэтэ яг эрэгтэй хүний үүднээс бодох юм бол төрүүлээд би тооцоогоо хийж өнгөл эргүүлээд нөгөө хүнийг харах юм байна эмэгтэй хүнээ. Ямар үйлдэл гарах нь уу? Дахиад нэг газар орлоо гингүүд дахиад одоо надаар төлөвлөх гээд суугаад байна уу гэдгийг бас харах юм байна. Тэгэл үнхээр надаар төлөвлөх гээл ингээл гараа өмнө суугаад ах юм бол би нэг уулзчих дахиж болохгүй хаа. Бэст их баха. Тийм байна ер нь. Тийм даалгах сонирхолтой хүмүүс бас байдаг юм шиг үлээ. Яг тийм ихний хэдэн болзон дээр бол одоо ер нь бол миний хувьд бол нэг тийм даалгах гэдэг дээрээ биш ер нь эрэгтэй хүн нь бол тэр болзон одоо тэр надтай ингээ уулзах гад хүсэж байгаа шүү дээ. Ер нь бол болзонд өрөөд хүн тэр утгаараа тэр одоо намайг ингээд болзоог хүлээн зөвшөөрөөд очиж гин гэдгийг хүндлээд төлөв нь бол яалтчгүй зүвзүүлээ. Тэгээ ер нь бол ингээ 2 3 уулзаад 4 уулзаад тэгэхээр чи нэг арай нэг жоохон гайг болоо явж байгаа шүү дээ харилцаа. Ер нь бол цаашдаа уулзагдахаар байна гэдэл тий. Тэрнээс цаашаа тэгээ өөртөө ингээд нэг айл боломжоор төлцөөл тэгээл явах нь бол зүг баг. Хосын харилцаан дээр бол тийх бах тий. Тий. Найзуудын харилцаан дээр бол бас шал өөр тий. Тэр штэ найзуудын харилцаан дээр бол тэгээл тэг хуваануу байна уу даануу байна уу тэгэл тэр үеийнхэн л өөртөөхөө яваар боломжоос хамаарал. Өнөөдөр би толцсон юм чинь дараа нь чи төлчихгүй дөө гэл. Хин өнөө дэгийн миги бид хийдчихвэл шууд дор нь шууд 50 шүү дээ. Бол нэгнийхээ картаар бүгднийг хийж байгаа л гэртээ харихаа өмнө за тэд гарсан шилжүүлэрээ шууд дансаа групп руугаа явуулчихдаг ч юм уу. Тийм болохоор бас амар эд юм ингээд хэлж чадахгүй ингээд яваад тахгүй. Тэр нь бас амар. Тэгэхгүй би их төлцөн тэр баг төлчлөө гээл нэг тэгээд авахгүй. Тэгээ заримдаа бол би заримдаа ингээд төрүүл дуудсан үнэн төлөх систем бас заримдаа тийм мэдрэмж төрөж идэв. Мэдрэмж тийм уюуд байдэ. Нөгөө нь боломжгүй байхад нь би дуудсан юм дөө. За би өөрөө төлчдөө шиг тийм. Боломжтой бол тэгээд мөнгө төлбөр төлөхтэй бол нэг асуудал биш ээ надад л. Тэгээд ингээд хоол авч өгөөд кофег авч өгөөд хахад ингээд байнгын тих гэдэг хүмүүс бол бас хэцүү. Тийм шүү дээ. Тийм давраад идэх тийм би тийм шууд зайгаал барьчт юм дөө. Харцгаа болчихсон шүү дээ.
тийм хүмүүс ч угаасаа шууд мэдрэгддэг юм дөө бүр ингээд нэг тийм өгч мэдэхгүй ахаал бодоод байдаг. Тэгэл яг нөгөө тооцоо их гэл гарахлаад ирэнгүүд нэг худлаа 0 яваал тийм. Тэгэл нэг худлаа ингээд уцаард сууж муугаал. Мэдээгүй царайлаа. Юм шууд хараад мэддээ шүү. Нэг худлаа битээ тэгж байгаарэ. Хараад би бас нэг хүнийг хараад мэднэ. Тэгжинаа инжинаа. Тэглээлээ гэж төлөвчөд төлчдөө шүү дээ. Болон тэгэл нэг төлөөл, хоёр төлөөл, гурав төлөөл, дөрөвдгөөс лайлаа тэрэндээ уулзаар тэгээд идэв ингээл уулзах чичтэй юм шиг. Тэгэж дээ ус ер нь хинж тэгэж. Би бас нэгсэн шин муухай цантай ч ихсэн юм да бодохоор. Муухай гэж тэр чинь ер нь л зүгээр хүний байх л асуудал шүү дээ. Ер нь яхаараа яг адилхан л ажил хийгээл адилхан ингээ амьдарч ийж тийм үст. Гэхгүй. Тэндээ. Яг үнэхээр нэр нөгөө нь боломжгүй үед бол яг тэгт. За хүй эрэгтэй эмэгтэй хүний асуудал ярьжсэн надад төсөөлтэй бүр юу. Хоёул үнэн хадуурна. Тэнгүүтээ юу юм бэ? Эрэгтэй эмэгтэй найз гэж байдаггүй гэж боддог үзэл бодолтой эрэгтэй хүмүүс. Би одоо ингээ эрэгтэй найзтай штэ. Тэнгүүтээ би болохоор ингээ эрэгтэй эмэгтэй найзууд байдаг гэж боддог байхгүй юу? Тэнгүүтээ хэрэг би ингээл одоо найз залуудаа ч юм уу те би ингээд эрэгтэй найзтай мэдтэй гэл ингээд найзаагаа ингээ хэлэнгүүт зас эрэгтэй найз гэж юу ядээс та тийм байхгүй гэдэг л надад л жоохон сонь санагдана. Би угаасаа тэгээд эрэгтэй найзтай байлаа гэд одоо тэгээл гэрт нь очиод ингээл хамт хонол тийм амар одоо нэг эмэгтэй найзтай хамт байдаг шиг тийм дотн байхгүй шүү дээ. Ер нь бол тийм дотн байгаа юм бол эрэгтэй найз гэж байхгүй шүү дээ. Тийм. Эрэгтэй найзууд гэж байхгүй. Яг ингээд заагаа тавьж өгөх хэрэгтэй. Тийм. Гой ингээд уулзах үедээ уулзаад ингээ хуучныхаа ямиг дурсаа ингээд инээлтч хөнөл хөрөлтөө ингээд байдаг найзууд бол байх штэ надад хэлний бэлтгэлийн 10 жилийн. Тийм тэднийг ч гэсэн ингээ хүлээн зөвшөөрөхгүй хэрвээ байвал надад бол онцгой санагдана. Тийш. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа өөрөө тийм бол хүлээн зөвшөөрөхгүй юм санагдана. Надаас яг тийм санагдана. Өөрөө яг найз эмэгтэй найзгаа өөр нүдээр хардаг болол чамайг ойлгохгүй. За худлаанаас эсвэл нөгөө эрэгтэйг нь хардаал худлаа чамайг тийм нүдээр харчлаа гашмаа. Яг өөрөө дотроо тийм боддог болохоор зөрүүлээд нөгөө үнэ тэгж боддог байхгүй. Тийм тэнгуут би угаасаа эрэгтэй хүмүүсийн бодлыг мэдчихээн надад чинь чамайг тэггээл тэгж байгаа энэ төр гэж мэгээд ахаар. Эсвэл өөрөө тийм боддог болоо эрэгтэй хүнийг тэгж асуудаг байгаа. Тэрэн дээр бас нэг тийм санагд. Амар хартай байвал бас хэцүү. Тийм шүү дээ. Бүр ингээл даагч магчин тоолоол тийм чат матын уншаал нуцсан шалгаал ингээд notification ирэх болгоно өнгөж хараал юу. Тийм гарч орсон ч ингээл цаагдаал нэг тийм хэрэг байвал бас хэцүү. Тэгээ бүр ингээд баян видео кол хийх гэдэг хүмүүс амар хэцүү тийм. Тийм. Гэтэ одоо яг ингээд байж байгаа эмэгтэй хүмүүсийг харах амар хэцүү. Гэл нөхөр нь хардаал Монгол нөхөр нь энд ихнэр нь ч юм ингээл баян ажиллаж явахдаа хүртэл видео кол хоол идэж явахдаа хүртэл хоногийн баг 24 цаг видео колтой хүмүүс амар хэцүү. Тийм хичнээн нэг зөндөрсөн. Гэхдээ зарим нь ч өөртөө болтгүй л билээ. Яг ингэсээ болтгүй бол хүмүүс нь хардаал идэв лээ дээ. Тийм янз л ах. Угаасаа нөгөө скул өмнөх харилцаан дээр хаширцсан эрэгтэй хүн байж байсан болно шүү дээ. Энэ дээрээсээ болоод одоо бас нөгөө нэг ингээд хартаад байдаг ч бас байж болох юм. Яг тийм тохиолдолд өстой тэр эрэгтэй хүн өөртөө л ажиллах хэрэгтэй бах тий. Тэрнээс хүн болгон адилхан биш шүү дээ. Нэг хүн тууртагдлаа гэд дараагийнх нь харилцаач бас яг тийм байх гэсэн үг биш. Тэнгүүд яахлаараа тэр хэтрүүл тэр чинь шууд өвчин болж байгаа хэрэг тий. Яахлаараа тэр өмнөх харилцаан дээрээс байсан асуудлаас болж дараагийнхаа хүн хохирох өстэй. Хартлагдаал тий. Ер нь муухай. Сквал тийм хартай хүмүүстэй өөртөө мэддэггүй юм шиг үл. Мэддэггүй юм шиг юу? Яг би бол ингээд одоо ингэж бодоод идэг гэсэн шүү. Тийм би одоо мартаа гэж юм.
хайртал хартай мартай гэл тий. Гэхдээ яг ингээ нэг баланслсан хөөхөн нэг тийм харамлж байгаа харьцал бас байж болно шүү дээ. Одоо нэг зүгээр нэг хаяа да тий тийм байвал бас зүгээр тэрнээс биш ингээл юу юугүй ингээ амар хэтрүүлсэн юм чинь л тэгэл хортой болоод эхэлж байгаа юм л та. Би бол яг өмнөх экстер бол амар хартай нь би байсан байхгүй юу. Гэхдээ яг тэр нь болохоор би анханасаа их тийм хартай байгаагүй. Одоо тэр нь намайг тийм хартай болгоход хүрсэн хүн өөрөө байхгүй юу. Тэгээд тэрнээс нь болоод би ингээ найзууд дунд амар би ингэж харддаг, би ингээд нэг муу нэртэй болцсон. Тэгээд би ингээд залгаж малангууд найзууд нь хөөе чичээстэй базуулч чидрэг тэгдэг ингээд байгаа байхгүй. Тэгээд чи ингээд намайг найзуудтай хахад бити ингээд залгаад бай. Тэд нар чи намайг өстэй тэрэндээ базуулч чидрэг үг хаяад байна мэн тэр гэл. Дараатай нэг тийм байдаг. Бас юу юм бэ штэ. Наадах ирсэндээ нэг юм санаад орчлоо. Юу найзтайгаа уулзаар гарахтаа хаалга болчдөг хүмүүс аим боо. Тийм хүмүүс дуу хаана юу хийж явж байгааг мэддэхгүй. Гэтэ цаг тутам талангаа тавиад бай гэсэн үг биш штэ. Зүгээр л за би одоо ингэж шүү, тэгж шүү. Одоо энэ газраас гараад тийш орчлоо шүү. Санаа зовлтгүй шүү. Эсвэл за жоохон оройтхон шүү төрүүлээд унтаарай ч юм. Эсвэл ингээ орж ирнэ гэсэн цагтаа орж ирдэг ч юм уу. Тийм болонгууд тийм болохоор бүр амар өөр хүрдэж бүр ингэ нэг хэлсэн амандаа хүрхгүй тийм. Тэгээ ядаж ингээ хаана юу хийж явж байгааг хэлчихэлтэй энэ төр гэхэд би найзтайгаа уулз уцаа оролтоо сууж юмаргүй гэж юм ихэд дуртай. Тэр чинь минут ч болохгүй юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь учир зүг ингээ байнгын өгөө аваатай ингээ чат чи бичээд байх юм биш шүү дээ. Зүгээр л би ингэж шүү тэгж шүү гэдэг юм л хэлчих юм бол санаа амар идэх байхгүй юу? Тэгвэл бүр таг болчихно. Гарсан цагаас хойш таг болчихно. Тэгээд залхахаар 12 гэж орж ирнэ гэсэн бол орж ирэхгүй. Тэгээд залхахаар уцаахгүй. Тэгээд эргэн тойрны хүмүүс нь хүртэлцүүлдэг баг уцаахгүй зэмэр. Тэгэл ёо. Одоо гарах болгоно хэрүүл болдог байсан шүү дээ. Болдог юм шүү. Хүртэлдэг таахгүй. Ер нь тэрэн дээр нэг хингээл ах юм байхгүй. Түр хинаа хүндлээ сайхан. Зүгээр ингээд миний дургуй юмыг тэр хийхгүй, тэрний дургуй юмыг би хийхгүй байхад болчихоос л байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгтэл яагаад л ингээд бүр улам зөрүүдлээд ингээд яваад байсан юм бол. Бүр хэрүүл болох болтол нь тий. Тийм. Бүр ингээд хинэн хүчтэйгээ үзэх гээл бүр амар. Монголчуудын тэгэл тэр эго өндөртэй бол бас хэцүү надад бол өөрийгөө амар мэдэрсэн. Тэ. Хүнээс ингээ уучлахгүй ч мэдтгүү, буруугаа хүлээж мэдтгүү. Өөрийнх нь л зөв юм шиг ажиллаад байвал хэцүү. Өөрийнх нь амар мундаг гэж бодсон тий. Мундаг амар царил гоё бие мэлтэйгээ бодсон ёо. Яг өмнөдөө тэгэл тэр шиг талч зөндөө бүр хар мянгаар байгаа штэ. Яа тэгтээ тэгэл өөртөө итгэл нь хаанаас ундард юм бэл. Яг өөртөө итгэх итгэлтэй байж болох нь зөвлөлтөө. Тэгтээ байж болно гэхдээ бүр тэрэгсэн хүмүүс ээж шүү. Бүр одоо нөгөө нэг өөрийгөө ертөнцийн төвгөө атсан бусдын нэг юуч биш юм шиг тий. Нэгэндээ буулт гэж өгбөө тийм. Зөвхөн одоо эсрэг хүүстэндээ ч биш ер нь бусад хүнтэй харьцахтаа ш тэр яг тийм маягаар ханддаг бол айгүй мохоо нэг тийм өнгөрөө сагсуу зантай байвал би л юм гэдэг. Тэгэл нэг жоохон тийм нөгөө мэдхгүй юм мэддэг юм шиг ярьдаг байл амар тэнэг санагдаг надаа. Яг хүн мэдсэн санаанаас зөвхөн болов. Тийм мэдгүй ч болно шүү дээ тэр чинь тийм байж одоо мэддэг юм шиг л гүү наадах чинь тэгтээ ингээл амар худлаа тэгээд хараа тийг сагддаг. Жил яг тийм хүмүүсээ хийж нэг яг тэр өгөнд нь итгэдэг нэг хүн байдаг таас. Тийм үү гэдэг. Тэсний дараа нь яг тэрийг ингээд амжил яваад идэг. Битгүй тэр л тэгсэн шүү дээ ингээл яриа яваад хүмүүс. Нөгөө хүний худлаа яриад тахц чинь нэг л тэрнээ итгэл. Гоё хүмүүс байна. Гэтэ ер нь таалагддаг хүмүүсээ яриа гэсэн чи ер нь л одоо энэ таалагддаг хүмүүс. Тэгээ одоо хэдэн минут болсон ер нь?
Хоёулынх чи бараг одоо 2 цугласан баг. Тийм үү? Тий. Тэд бараг болохоор хэлсэн шүү дээ. Тийм л юм байна. Гэтэ яхаа одоо таалагддаг хүмүүсээ яриг гэвэл одоо энэ таалагддаггүй сая юмнуудаа ярьсан шүү дээ. Энэний л эсрэг л гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй юу? Ер нь л тий. Ойлгомжтой гэж. Таалагддаг юм ч бас зөндөл дөө. Тийм зөндөө шүү дээ. Зөндөл дөө. Гэтэ бас тэрийг нь олж хартлаа л бас нэлээд одон тий. Аа. Яг одоо энэ ярьсан юмнуудаас 1-2 нь байлаа гэж бодоход одоо энийгээ давсан таалагддаг зан чанарууд нь илүү их байвал тэр чинь бас зүгээр шүү дээ тий. Заавал хүн чинь угаасаа л төгс биш. Надад ч бас алдаанууд байж л байгаа. Тэгээ тэрийг нь хэлээд өгөх таал чиний эн чинь жоохон дутагдaltaй юм шүү гэх юм. Тэр ингээд застаж хичээдэг байлч байвал зүгээр. Би угаасаа ийм намайг ингээд байгаар хүлээж авмаа. Зүгээр тэр дутагдaltaй талыг чинь байгаар хүлээж авмааргүй байна нэрээ. Тэрнээс ч юм бол би өөрөөсөө ингээд өвчин тусаад байгаа байхгүй юу? Нөгөө хүндээ тааруулж амьдрах гэж өвдөд байгаа байхгүй. Тийм янз бүрийн асуудалтай ер нь сэтгэл зүйн асуудалтай бол тэр мэрэг жоохон засвал таарна. Тэгэхгүй ингээл нэг хүнтэй уулзрахаараа яг тэр нэг багийнхан траума янз бүрийн юм гарч ирэл хажуудахаа зовоогоо л идэх хүмүүс хэцүү. Агсан зохио тавиал эсвэл хажуудахтаа гар хүрээл зодоол идэх хүмүүс идэх шүү. Одоо ер нь насанд хүрсэн хүмүүс жоохон яг хувь хүн өөртөө дээрээ ажиллаж ийж тэгэж хостой хоёрдогч хүнтэй болмоор юм шиг байна тий. Гэтэ яг тийм хүчирхээлж тийм хүмүүс гэж байгаа. Таньж мэдхэд бол айгүй амархан штэ. Тэгэл 1-2 шинж тэмдэг илрүүл тэгээд шүү болчих сурмаар байгаа хөөх. Тэггүй ингээл зууралтай л. Харин тэгэл хүн ойлгоно засарна гэдэгт нь амар итгэл хажууд нь байгаад тахаар тий. Нөгөө хүн ч гэсэндээ за энэ хүн намайг ямар ч зан гаргасан миний хажууд байж л ах юм чи энэ хаалттын гэдэг маягаар улам илүү муухай зан харьцаж ханцаараа нөгөө хүнийхэн бүр ингээ юу юм гэд итгэл нь бураад хайр дундраад зэрэг ерөнхийдөө тэгээ салдаг дөө. Ер нь манай охтууд ч гэсэндээ одоо яг тийм эрэгтэй хүний хувьд яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн өөртөө тийм юг бий болгочих хэрэгтэй юм шиг байна тий. Тэнгүүтээ одоо жоохон зарим охтуудтайгаа ажиглаад хахад зарим охтууд над дээр ч гэсэндээ тийм байсан л та одоо нэг өдгөөгөөс 1-2 жилийн өмнө. Тэгээ энэ хүн байхгүй бол би өстэй амьдрч чадахгүй хааны юм бодцоо амар тэнийг юм бодцоо. Тэгэл нөгөөх нь надад ямар ч зан гаргаж ирсэн би тэгэл уучлаал ингээл нөгөөх улам давраагаад идэг гэсэн. Ерөөсөө тэгэж болохгүй. Зүгээр л уучлахгүй зүйлийг бол үнэхээр уучлахгүй тэгээ харилцаагаа дуусгах чадхал хэвээр байх хэвээр юм лээ. Өөрийгөө хүндлээд өөрийгөө хайрласандаа тэрийг үлдлэх хэвээр. Өөрөөсөө үнсэн юм болох гээд яваад ах шаардлагагүй. Тийм болохгүй байгаа юм болдгоо л юм билээ. Би ч одоо тэгэл өмнөх XS-ээс салаад 2 жил гарсан болж штэ. Яг салах нэрээ тэрийг ширэж явах тий. Тийм ээ. Усаа тэгээд яг салах ухаард юм л дээ. Ер нь залуугаасаа ингээд айл явгаа ихнэр нь болчихгоо л амар хичээгээл багаасаа хичээл уусаа чи 19-т 20 тахтай л уулзж байгаа юм чи анх хоёр хичээлэл сүүлийн 2-3 жил хамт амьдрал тий. Бүр уусаа хичээгээгүй биш юм үнэхээр хичээж байгаа штэ. Яг нөгөө талаас ч гэсэн хичээсэн л ахал та. Тэгэл бүр хичээгээд болох гээд үзээ болдгоо юм бэл. Сүлдээ би өөрөө үнэхээр хичээж цуцсан. Цуцаал тэгэл ер нь өөрийгөө эргээд харсан чинь яах гэдэг анхаар залуу нас дөнгөж 20 наснд айлын яах гэдэг тэр гэр орныг авч явахгүй юунд нэг хичээд нэгэд болохгүй болчин л өстэй яагаад тэг зууралдаад гэсэн юм. Тэнэг байсан байгаа шүү. Одоо л тийсэн жаргалтай. Яг тэр үедээ жаргалтай үе гэсэн байсан л та тийм. Тийм шүү дээ. Жаргалтай үе зөндөлсөн жаргал зовлон нээлжлэл амьдарч л байсан. Гэхдээ зовлон
ихтэй гахам бол тэгээд бэрэн болж исэн байсан л дээр юм л. Тий. Тэгэл яг хоёлоо нэг тийм юмтай учирсан болохоор одоо ингээд бас ойлгоо яриа сууж байгаа ш тий. Тэгээ учраагүй бол тэгэл мэдэхгүй шүү дээ. Тийм мэдэхгүй л хас. Ивстэй учирсан их хацтай шүү. Тийм тэнгуүдээ одоо та ч гэсэн яг өмнөх харилцаа чинь тийм байсан болохоор одоогийн харилцааныхаа үн цэнийг бас мэдрээд хажуудахныхаа үн цэнийг мэдэрч байгаа юм билүү тий. Тэгэл тэр үедээ би өөрийнхөө ямар эснийг ч гэсэн одоо мэдчихэж байгаа юм чинь. Тэр үедээ ил амар мундаг стай хичээгээд би баг энэ амьдралыг авч явж ийн гэж үздэг гэсэн. Тэгээ бас худлаа л хичээдэг гэсэн бохоггүй. Хүнд сайн харагдчих гал сайн явж байгааг харуулчих гал худлааны гэл бага насныхаа нэг дутагдлыг нөхөчгүй л яваад идэг гэсэн бохоггүй. Одоо болохоор ерөөсөө тэмцдээл яг байгаагаар нь байгаал хин хинийгаач зовоохгүй тайван сайхан амьдарч байна да. Ер нь амар жаргалтай юм байна одоо. Ер нь тэгэл тайван байх чинь л сайхан жаргал шүү дээ. Сэтгэлтэй юм хийгээл, ажиллаа хийгээл, хажуун дуртай юм хийгээл, амраал. Тийм л ам. Өмнө нь ингээл ажил мөнгө л гэдэг байсан юм дөө. Дөнгөж 21 2-тэй ижиж юунд нь хийж гүрдэг байсан юм бол ер нь. Яг гэж амьдралын төлөө тэтгээдсэн юм бол сонирн байгаа шүү одоо. Манай найз би Сөүл нөгөө нэг тэнд байж хагаад Сөүл рүү яах гэж ирлээ дээ. Ирсэн. Тэгчээд энэ дээд найзтай уулзсан байхгүй юу? Би тэр найзаа хэлсэн үгийг сонсоод өөрийгөө яг эргэж харсан юм шүү дээ. Би тэр хүртэл мэдээгүй бичсэн. Намайг харчаад чиний харцчаа өөрчлөгдөж гэж хэлж байсан шнэ мөн. Тийм үү? Чи 10 жил тахтай ийм харцтай хөхтэй байгаагүй. Одоо ингээд яг надад шууд хэлээгүй л дээ. Зүгээр тойрон утгаар хэлж байгаа үг нь болохоор чиний ингээд харц чинь ийм даруухан болчих гэж ярьж байгаа байхгүй юу? Гэхдээ надад тэр үг нь ингээд даруухан гэдгээрээ биш ингээд нүдний чинь гаал цог унаад ингээд ийм зовлон үдсэн үедтэй болсон юм шиг харагдсан гэж сонсогдсон яг тэр үедээ. Гэтэ яг тэр үед надад амар яг хэцүү үе байсан байгаа байхгүй юу? Яа нөгөө Монголд зээл мэйл авцсан. Ингээл тэр үед бас миний би амар өвддөг байсан ч сонио. Сард нэг удаа доотлон сард нэг удаа эмнэлэг ордог гэсэн. Тэгэл мэдгүй амар хэцүү л итгэсэн яг тэр үед. Одоо нэг 3 жилийн өмнө юм уу те? Яг корона яг багсж исэн үе гэхээр чинь 3 жилийн өмнө. Тэгэл маа тэрнээс намайг харчаад тэгчихсэн. Харц чинь өөрчлөгдөж тэгэл. Тэгэл би яг тэрийг сонсчод тэрний дараагаас ингээд гэрлэгөө буцаад ингээд найзан чинь найз рахаа буцаж байгаа штэ. Тэр хоорондоо метронд баг цаг юм ботж явсан. Яац юм бол би яг ямар харагдсан юм бол яасан юм бол гэлээ ингээд хараад тэгэл тэрнээс хойш юу амар их юм бодсон юм байна дөө. Арай л хичээгээдсэн юм шиг л ер нь. Өөртөө амар хатуу анддаг байсан тий. Өөрийгөө ингээд би чи тэгдэггүй ингээд амарч чаддггүйсэн ер нь. Тийм шүү дээ. Амархаараа гимигээд амар санагдаад байсан. Амарч чаддгүй тэгээл мөнгө нь бодогдоол. Одоо ч нөгөө өдрийн илдаан нь мөнгө маань цалин маань бодогдоол. Тэгээ амарч өдөр зүгээр ээж чадахгүй тэгээ гараал нөгөө нэг юм аваад дэлгүүр ордог ч юм уу. Хоолны дүнгээд тэгээд мөнгө гарч байгаа ш. Тэр мөнгө төгрөгөө бодоод би бүр аим гимшиж мэмшдэг гэсэн ш. Тэгэл амархгүй ажилтдаг. Тэрнээсээ болоод би амар өвддөг. Нуруу амар өвддөг болоо. Одоо тэгээд тэрнийх нь муу үр ашиг нь одоо л гарч байгаа хэрэг. Амар би султаа болсон. Хоол ундгүй өвдөстэй. Тийш. Эзэн ч ойлгохтой шинжиж хэлтэй хаал идэхгүй. Амаа тэгэл хямдхан бэлэн бүтээгдэхүүн гэртээ хоол хийж идэхгүй бараг тэгэл ядарснаа л гайхаал ядраад ингээл орондоо хөвтөө бүр ядраад идэгсэн байхгүй. Ер нь их тэнийг ээжтэй тэгт. За. Бид хоёрын подкаст энэ удаагийнх нэлээ урт боллоо. Гэтэ угаасаа яриад хараа ярианы сэдвүүд дуусах штеп бид хоёрын.
Үргэлжлээл. Сэдвээсээ далигаал явдаг гэсэн. Сэдвээсээ далигаад. Далигач явах те тэг сэдвийнхаа хүрээнд л ярьлаа ш тойлоо. За эцэст нь яг гоё үг хэлэхэд өөрөөсөө гоё хайрлаарай манай охтуудаа. Нэгэндээ бас хайртайгаараа охтууд. Охтуудтай бас ингээ жоохон хараад хад нэгэндээ амар дургу байгаад байдаг шүү дээ. Өөрөөс сайн авч байгаа хүнийг үздэг шүү дээ. Тийм. Гоё ингээ нэгнээсээ суралцах юм бэ суралцаад авахыг нь аваад гоё нэгэндээ хайртай байгаарэ гэж хэлмээр байна. Энэ удаагийн подкастыг энэ хүрээд өндөрлөе. Дараагийнхаа подкастаар уулзтлаа. Түр баяртай. Лайк дараа. Bye. Сайхан амарцгаарай.